Яа сайн байцгаана уу. За өнөөдөр бид нар 3 дугаар эпизод эхэлж байна. Ямар ч байсан 2-ыг гаргацсан одоо 3 дахь руугаа орно гэсэн чинь бид хоёр чинь бас их баяртай байгаа. Яагаад гэвэл энэ подкаст бичнэ гэдэг чинь бас нэг өөрийн гэсэн зүгээр нэг 2 хүн буу халаад сууж байгаа юм шүү дээ. Бас нэг олон хүнд мэдээлэл хүргэх, хэрэгтэй байдлаар хүргэх гэсэн мөртлөөсөө бас сонирхолтой байх гэд хэрэгтэй байх, сонирхолтой байх гэдэг бас балансын тохируулна гэдэг чинь бас ухаан юм аа, ухаан. Тэгээ яг нэг хоёр цоглог гэнэ бас цоглогоор тайлбарлах гэж бас үзнэ. Тийм болохоор өнөөдөр бид нар 3 дугаар эпизодоо эхэлж байна. Тэгээ бид хоёр бас их ярилцж байгаа эхний эпизод маань бол гомдол дээр байсан. 2 дахь эпизод нь өөрийгөө голох дээр байсан. Одоо 3 дахьгаа хоёулаа ямар юм дээр яах вэ гэд бас хүмүүстэй айтайхан санаа оноо юу вэ гэд бас юу ярлаа тэгсэн чинь бас арай л манайхан санаа оноогоо хэлхийсэн ичээд байна. Тэгээд нөгөө сүүлийн үед ч одоо тренд болоод байгаа гэх юм уу physical age гэх нэг юм гоё тэмцээнүүд яваад байгаа да. Тэгэл нөгөө монголчин оролцсон анх удаа юм олон улсын тэмцээнд оролцоод тэгээд тэр нь их гоё үзэмж сайтай гоё юм сэтгэл Netflix тэгээд би Netflix тоххгүйсэн чинь Netflix худалдаад авчлаа. Тэгээ үзээд байсан чи омгш чинь баярлж чинь. Тэгээд тэнчэнээс харин их гоё сэдв гарч ирээд уурын тухай юу ярья гэд. Тэгээд ерөөсөө уурыг гоё задлж яг гэвэл бүгдээрээ л одоо ууртай явж гин ер нь ууралдгүй хүн гэж хаа байх уу өдөртөө нэг удаа дор хийж уурал чаалах шиг байгаа. Тэгэхээр бас нөгөө гомдол өөрийгөө голохын хажуугараас уураас овоо орон зай эзлээд байгаа харагдаад тэгээд өстө жинхэнэ өөрөө гоё задлаад юу ярьцгаач гээд бит хоёр шийдээд тэгээ подкаст эхлүүлж байна. Тийм. Тэгээ би бас сая наашаа ирж байхдаа ирж байхдаа л нэг баах юм боддог. Тэгсэн чинь ирж байхдаа бас бодлоо. Тэгсэн чинь ер нь хоёулаа inside out гэдэг шиг ер нь бол эмошнаар яваад байна тий. Эхнийх бол гомдол, hurt, хоёр дахь нь болохоор өөрийгөө голох тий. Self doubt тий self rejection гэдэг. Гурав дахь нь болохоор тэгээд уур тий anger гэдэг. Инхээр бол ер нь бас inside out-ийн яг гол хідэн basic emotion буюу те нөгөө суур хүнд байдаг. Хүн болгонд байдаг. Эмошнуудаар яваад байгаа юм байна гэд бас надад тэр талаасаа харагдаад би бас баярлав. Тэгээ яг бид тэр ч угсаа сэтгэл зүг яаж эвтэхнэр энгийнээр тайлбарлах уу, ойлгомжтойгоор тайлбарлах уу, учрыг яаж болох уу гэдэг угсаа зорилго нь манайхан угаасаа тийм зорилго нь амьдрал үтсэн анианаар гэсэн нэртэй боловч ер нь бол сэтгэл зүйн юмыг ярих зорилготой байгаа. Тэгэл нөгөө бит хоёрын бас ярьдаг хүн гэдэг чинь сэтгэлийн амьд. Сэтгэлд байгаа бүх юм чинь амьдралд нөлөөлөл байгаа юм чинь. Тэгэхээр уур маш гоё сэдв юм байна. Яг бол энийг ярихад юм цоглог энерги мэдрэгдээд байгаа. Тэгэхээр уур гэж ер нь юу юм бэ гэл эхнийхээ юу руу оръё. Сэдвийн тайлбарлалгаараа. За тэгэхээр ингээл яг уурлж байгаа хүнийг ингээл бодохоор бид нар ингээл нэг бол орилж чарлж байгаа хүн нэг төсөөлөгдөг. Хашгичж өгч ямар ууртай юм. Тэгсэн чинь бас нэг дуугүй болдог бас нэг арга байна. Би анх ингээл нөхөртөөгөө суучаал битээр ч мэдээж бас ингээл ойлголцохгүй хэрүүл шиг юм болно. Тэнгүүтэл дуу болчих. Уулын би чи орилж чарлал хүүх юм байгаа яа. Дуусаачлуутай. Бүр ингээд дуу болчих. Дуурхаас дургүй хэлбэрээс яагаад байгаа мэдгүй. Тэгэл хин манай нөхөр чинь көтөөс сонгоо чи нэг ярьчаач тий юу болоод байгаа хэлчихэж гэсэн чи битэн намайг оролтод миний ууралтай. Тэгэхээр бас нөгөө уурлах чинь бас яг дуугүй болчдөг тал бас байгаад байна. Ярьж чадахгүй тэрийгээ бүр ярмаарчгүй тий. Тийм бас илрэл бас байгаад байна. Зөвхөн орилж чарлж ингээл нүд амн гэл зал. За бүр орилж чарлдгүй маа гэхэд нэг дуун ширүүсэл хөдөлгөөн ширүүсэл тий. Нүд амн гэл зал гэдэг. Нүд амн гэл зал тий. Араг юу манайхан чинь монголчууд тэгж ярьдаг штэ хамар амнаас нь уур савсаар. Тий уур савсаар. Тэгэхээр чинь бид нар уур гэдэг чинь бол ингээ гадагшаагаал нэг тийм хүчтэй халуун энерги гардаг тэр нь тэгээд хөдөлгөөнөөр харцаар гэл тэгдэг байсан. Тэгсэн чинь чиний ярианаас бол бас нэг дотгошоогоо тий дотгошоогоо ингээд гаргаж чадахгүй бас ингээл нөгөө битүү чанагч тэнцээ нэг юм буцлаад байдаг доторх юм болгоолгаа тийм шиг байна. Тэгэнгүүтээ бас дууга болонгуудаа дараагийн юм бас гарч ирдэг шүү. Нөгөөдгөө яг тэрэнд уурлаагүй зүгээр нэг юм зэв үрдэг те.
Нөгөөдгөө уурандаа нэг яжлмар санагдал. Янзын үзмэр санагдал. Энэ асуудлаар биш өөр асуудлаар ингээл нэг юм бас нэг юм шоглж моглоор шоолмор хариу авч байгаа юм шиг нэг тийм бас нэг уур нэг тэгэж бас гаргадаг шиг байгаа юм аа. Тийм тэгэхээр нөгөө уур гэдэг маань бол өөрөө emotion те англи гэдэг чинь бол emotion сэтгэл хөдлөлийн бас нэг юм одоо нэг илэрлэл нь гэхдээ тэрийг илэрхийлэхдээ тий бид нар чинь тэгээд дууга чангасгаж тий ингээд хүчтэй гаргадсан байна дотшоогоо залгидсан байна тий ингээд тэр чинь илэрхтэй тэгээд өшөө саний чиний илдэг чи айгу тийм манай Монгол соёлд бол бас нэлийн нийтлэг штэ тий ингээд нэг хүнийг ёжлон шоглоно тэр нь болохоор бас нэг уураа илэрхийлж байгаа бас нэг явуулна. За явуулах нь бол яг хуу заримдаа нэг өөр цаана эмоцнууд их гэхдээ бас уураач гэсэн тий уураач гэсэн бас тэр чи явуулга нь уураар л бас явагдаад тах шүү. Нөгөө суурь нь өөр болоод тах шиг байна тий. Та сүлд уурсан уу? Хотел байж байгаа л уурлаа шүү дээ. Тэгэхээр нэг юм байна. Уур бол хүрнэ шүү дээ. Гэхдээ цаад нөгөө эмоцнуудыг ойлгодог, нөгөө эмпати ингээд угаасаа эмпати өндөртөө хүмүүс л ийм сэтгэлийн ажил руу ордог гэсэн л дээ би чинь бас ингээд янз бүрийн юм үзэл уншаал сонсоол судлал хийж байхад тэгсэн чинь инээдтэй ингээд хүний цаад эмоцныг ойлгох тусам тэгээд хүн юмд өдөгтөхөө болчдөг гинэ. Тэгээ би харин одоо сүүлийн үед юмд өдөгтөх нь уламл багасаад байгаа л та. Гэтэ хүн юм чинь тэгэл уурлаа шүү дээ. Бас нэг удаа би ч одоо энэ ажлыг игээд удаж байгаа шүү дээ. 8 жил болж байгаа. Тэгсэн чинь нөгөө манай энэ хамт нөгөө хажуу өрөө мөрөнийх нь сонгогч юу уралт юм гэлтэж чинь уурлаа шүү дээ гэлтгсэн чинь яг нөгөө сууж исэн чинь нэг хүн гэл хаалга тогшоол тэгээ нөгөө цаг нь болдог багчил дахин шагаар гэсэн чинь би яг уурлсан. Гэхдээ уучлаарай би энэ хүнд цаг зарцуулах хэрэгтэйсэн гэд битээ сутааруулаад идэх үү гэд яг уурлсан тэгсэн чинь өө сонгогч уралт юм гэж баг баярлаад байгаа юм шиг. Тэгээд ер нь уурыг хараад тахаар ингээл одоо хоёул өнгийн нэрэл л да ямар өнгө санагдах вэ? Надад бол улаан. Халуун. Халуун тий. Тэгэхээр яг энергиэр ярих юм бол нөгөө уурчин өөрөө гал энерги. Тэнгүүд бид нар ингээл уурлахаар бүр ингээл хацар мацар улаачдаг шүү дээ тий. Бараг хүс мүс гардаг юм биш үү? Маш их энерги зарцуулагдчихаа тэгэхээр яг тийм гал төмөр нөгөө газар хөдлөхөр нөгөө юу л галтуулдаг лөө. Бүр ингэ дэлбэрдэг яг тийм энерги ялгардаг шүү тий. Тийм. Тэгээд ер нь бол тэгээд сэтгэл зүйч бай, коучингч бай, тийм ингээд энергийн, тийм ингээд янз янзын яг энэ хүний энэ эмоцнтэй ажилтдаг юм дээр бол ер нь уурыг бол галаар л ярьдаг шүү дээ. Манай коучинг дээр ч гэсэн тэгээд гал гэж гарч ирдیں۔ Тийм. Тэгэд ерөнхийдөө бол нөгөө хүний амьдралд яаж гардаг вэ? Илэрдэг вэ? Бид нар ч уурлах юм бол юм авч шитгэхэд л уурлах гэж бодоод байна шүү дээ. Тийм ингээл хаалга үүд саваал тийм инхийг л уур гэж бодоод байна. Тэгсэн чинь уур гэдэг маань бол айгүй олон төрлийн байдлаар илэрдэм байна амьдралд тийм. Дууга хураах тийм дөрөв хэмжээний хэлдэг жишээ тийм бас л олон эмэгтэйчүүд бүсгүүчүүдэд бол танил сонсогдож байгаа шүү дээ. Тийм дууга хураана. Хаяг тавга угаана. Гэтэ угаахтаа зүгээр нэг угаахгүй. Гэтэ байшин орт тэр чигээрээ сонсгол нь бас нэг инээдтэй яасан гэдэгс чи би бас нөгөө нэг бас суугаад удаагүй бах та. Уурлахаар бол гэрээ цэвэрлдэг гэсэн байхгүй. Тэгэл ч гэрээ цэвэрлэл ч хамаг уураа ингээл гэр энерги ингээл цэвэрлэхээ яачна. Тэгсэн чи дараа нь ингээл нэлээд байж байгаа хэдэн жилийн дараа маань хөрт гэж соёнгоо гэр нэг л цэвэрлэгдэхгүй байх шиг нь чойрд уурлаг юм. Нэг уурлуулчих. Бараг л уурлуулчтыг юм гэх гээд байгаа юм шүү. Гэхдээ за тэг гэр цэвэрлэгдээд эн чинь бас нэг конструктив буюу бүтээлч аргаар илэрч штэ. Тэгсэн чинь бид нар чи уурандаа автаад одоо миний амьдралд бас тохиолдож байсан бас нэг биш хүмүүст бол тохиолдож байсан буруу шийдвэр гаргадаг. Уурандаа автаад би ажилласаа гарч ирсэн. Хаалгаас аваад гараад хаалгаас аваад тест энд ажиллах нь алдгүй гэхдээ тэр нь тэгээ тийм эргээ бодоход тэгэж бүр ажилласаа гарах хэмжээний тийм шалтгаан байсан юм уу ажилласаа гарч ийн. За тэгээд одоо найз нөхөдийн хувьд бол ярих юм бол тийм юу яриад хоёлоо инээлдэжсэн шүү дээ нөл түнжин тангараг тасрна. Түнжин чагарна тангараг тасрна. За хамаат нувтай бол түнжин хагарна. Түнжин тасрна тийм тэгж जैन. Тэгэхээр чинь ер нь бол тэгээд одоо үйлдэлээр гарч जैन тий энергиэр гарч जैन буруу шийдвэрээр тий ингээд илэрч जैन ингээ уур гэдэг маань бол
Гэтэ яг уурын илэрлэлийг бас хоёулаа юугаар гаргах юм бол нэг градусаар тийм ингээд нэг газар хөдлөлтийн град нөгөө юу лээ баалар гэдэг шүү дээ. Гэх юм бол бас янз л да. Тэгэхээр хаяа бас нэг гайгүй градустай балта бас байна. Хаяа болохоор өстө нэр тэнгэр газрын нийлүүлээ хийж мар санагдаж байна. За тэгээд би чинь залуудаа урт үстэй байсан. За үсээс ихсэл зүгээр. Үсээ шидлэл алга болно шүү дээ. Бас ийм байна уу? Залуудаа айгүй их ууралж ирсэн аа. Одоо нэг арай гайгүй болоод байна уу? Градус нь багасаад байна уу? Өчигдөрийнх бол угаасаа багасчаа. Тэр бол мэрэгжлийн онцлог. Би бол за дээрэс нь насны онцлог бас яа. Бас нэг яг нөө 25-аас 35 гэдэг чинь бол хамгийн эд нөхөн өрчхүйн нас тий хамгийн их тийм хүчтэй эрч хүчтэй нөө эмэгтэй хүний өндгөвч савных нь үйл ажиллагааных нь бас гормоны тий тэгэхээр чин тэн дээр бол бас 25-аас 35 насны эмэгтэйчүүдийн гормоны савлгаа нь нэлээд өндөр байгаа учраас бас насны бас онцлог. Гэхдээ яг насны онцлог чинь зөвхөн гормонтой холбоотой биш бас нэг амьдралд туулсан, үдсэн, илэгдсэн тийм учраас хоёулаа чи амьдрал үдсэн аниа гэж сууж байгаа шүү дээ. Тэгээд бас эмэгтэйчүүд чи хөрх юм сардаа нэг уурлах ёстой юм шиг болчихдээ шүү дээ. Тэр нэг сарын тэмдэгтэй холбоотой ч юм уу. Өмнө нэг яхахгүй уурлж мутаа би нэрээ юм их гэдэг байгаа юм байна шүү дээ гэж бас нэг яриа галзсан. За тэгэхээр хоёулаа яг нөгөө хоёр дахь хэсэг рүү орж ин тийм нөгөө манайх чинь дөрвөн хэсгээс бүрддэг шүү дээ. Нэгдүгээр нь эхнийх нь болохоор амьдрал дээр хэрхий яаж илэрдэг вэ? Хоёр дахь нь шалтгаан нь юу вэ? Гурав дахь нь болохоор үр дагавар нь юу вэ? Тэг чи хамгийн эцэст нь болохоор тэгвэл яах вэ? Яаж гарах вэ тэрийг? Тэгэхээр хоёулаа чи айгүй эвтэйхэн шалтгаан руу гулгаад орчлоо. Тэгээд нөгөө биений юмнаар ярьж байсан. Биений юм ярьж байсан. Яасан гэсэн чи тэрэн дээр яг миний бас нэг үзчихсэн судалжсэн гараад ирлээ л дээ. Тэр нь эмэгтэй хүний одоо тэр сарын мөчлөгтэй бас холбоотой яа гэвэл бид нар чинь эмэгтэй хүн чинь ингээд хүүхэд тээхэд бэлдээд би нэг сар болгон бэлтгэгддэг тийм. За мэдээж хэрэг энэ ангаахын хэмжээнд бол би энийг ярьж чадахгүй. Гэхдээ тэрэн дээр бидний ярьж байгаа сэдвтэй холбоод яхад бол нөгөө айгүй хүчтэй чухал эмэгтэй хүний хоёр гормон эстроген, прогестерон хоёр нь бол яг биений мэрхийн өмнөх 7 хоногт бол ундаг. Унангууд эмэгтэй хүн илүү мэдрэмтгий тийм илүү хурц тэгчээд тэрнээсээ болоод амархан ууранд хүрдэг. Тэгэхээр яг энэ биений мэрхээс өмнөх 7 хоног бол уурлах хөрснө зөвхөн тэр гадны шалтгаанаас гадна эмэгтэй хүний доторх тэр одоо гормоны өөрчлөлтөөс болоод илүү тийм ямар гэж хэлэх вэ одоо насцсан байна. Суур насна гэж боловсруулах уу эсвэл хөрсөн нь илүү тийм сайхан бэлтгэх наадгаж ирсэн чи бас нэг тохиолдол санаанд орчлоо. Яасан гэж би нэг хамт олонд ажилладаг яваа. Тэгээд нэг залуу нэг хоёр хүүхэн одоо бүсгүй хоёр хэрэлдэж байгаа байхгүй юу. Тэгэл нэг юмныхаа учрыг олохгүй. Чи тэгс таахгүй, чи ингэс таахгүй гэсэн чи тэр чинь тэгэл тэгдэм үү гэснэ. Эрэхтэн тэгж байгаа. Юм нь ирэх гээд байгаа юм хайшээ. Шиглээ. Юм нь ирэх болцсон юм хайшээ. Буруу юу гэлээ ууралахгүй юм дээр уурлаад тах юм чи эзэн юм дээр ууралдаг байлаа гэж гараа явсан байхгүй. Тэс чи нөгөө охин ингээл чимээгүй ээж яжсэн. Нэр юм ирэх болцсон юм шүү дээ. Би бүр саваад онцсон. Яг тэгэж юм нь ирэх гээд байгаа юм хайшээ хэр би бас жоохон зэвүүрсэн байхгүй юу. Одоо жинхэнэ гендерийн юугаар яач уу гэл тэгэл мэдээж хэрүүлт нас нэг оролцохгүй өвтэй гэж шиг. Бас хамаагүй аль альнийх нь галын насаачул төв гэж бодвол анзаарал суужсэн чи нөгөө охины хөрх уурлахгүй дараа гарч явсныхан дараа нэр миний биений мэрх болсон юм биш гэж. Тэгээ гамар бид нар баахан хөхрөлдөж ижил. Тань яг энийг бол тэгэл нөгөө ирчүүдч бай тэ ингээл одоо шалтак хай гэвэл тэгэл хүмүүс биений юмтай ягаад эмэгтэйний биений одоо сарын тэмдэгтэй холбож жилтэй янзаар нэг гоочлсон маягаар, явжсан маягаар илэрхийлж байгаа. Гэтэл бол үнэхээр л тэ эн чинь бол физиолог шүү дээ. Тэг бүр нэр нь хүртэл синдром. Premenstrual syndrome гэдэг PMS гэдэг шүү дээ. Тэр синдром. Тэгэхээр чинь яг сарын тэмдгийн эхний өмнөх 7 хоног нь бол тэгэл уур хилэнгийн одоо давлгаа тийм баал нэмэгдэх тийм юутай. Тэгээд одоо уураа бас муулаад байсан чинь бас нэг өмөр санагдчихлаа тий. Тэгсэн чинь нөгөө уурчин бас ингээд юу н илэрлэн гарчаад тэгээд цаад утх нь юу гэхээр бас нэг хамгаалт болчиход байгаа юм аа. Чи ингэж болохгүй шүү дээ. Бити давраад байгаа чи гэдгийг
бас илэрхийл яваад байгаа. Тийм дохио яваад штэ. Тэгээ зарим ойлгохгүй байж байгаа л яг уурлангууд л ойлгож байгаа юм чинь. За нэрээ бас ингэж болохгүй юм байна. Энэ хүнийг бас вэчт юм байна. Бас уурлуулчт юм байна гэд дахин тэр үйлдэлийг хийхэд болох ч юм уу тий. Тэгэхээр бас хөрх юм бас уурчин бас хэрэгтэй болж таардаг юм аа. Хидрэхгүй бол. Тий, ер нь бол тэгэл ямар ч эмошн бол бидний ямар одоо сэтгэл хөдлөлийн тий ингээд аль ч илэрлэн одоо хэрэгтэй л юм гэдэг. Тэгтээ би гомдлыг юу өмөрч чаддаггүй шүү дээ. Өөрөө бол бас нэг өмөрчөд байгаа юм аа. Ингээд гомдол чинь нөгөө нэг юм бусад юмудад дуудаад байгаа шүү дээ. Тэнгүүд өөрийг өмөрчөж байгаа. За өөрийг ингэж илэрхийлжиж бид нар нөгөө нэг давраахгүй гэл те. Чист ингэж болохгүй шүү дээ гэж жагаад нөгөө нэг бас дарчин. Айц болохоор бас тэгээ бүгдэрийг хитрэхгүй л хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Айц болохоор бас нэг айсныхаа ачаар бас өндрөөс үсрээд өгчихгүй, машины урдуур гүйчихгүй бас ингээ айцаас хэрэгтэй болоод байгаа. За нөгөө харамсгал, буруутгал, гимшил юу гэдэг вүлээ. Тэр гурвч ерөнхийдөө адилхан нөгөө буруу хийчлээ. Одоо яах вэ гэдэг ядаж нэг юун дээр гаргаад ирнэ. Тэгэнгүүт гомдлыг яаж өмөрөх үү? Би гомдлыг өмөрдөг. Яаж өмөрч байна? Би өөртөө яг хайгаад болоогүй. Өмөрөх шалтгаантай. Бид нар чинь нэгдүгээр эпизод дээр ярьжсэн шүү дээ. Хүлээлтээс болдог. Хүлээлт гэдэг чинь бол үндэслэлтэй үндэслэлгүй гэж хоёр байгаа. Бид нар ч бол нэгдүгээр эпизод дээр үндэслэлгүй хүлээлтийг ярьсан шүү дээ. Ямар нөгөө хүн чи ямар далдыг харагч биш дотроо тэндээс те одоо 35 сарнаа хүлээжсэн гэдгийг тэр маань яаж ч мэдлээ. Би ямар тохиолдолд гомдлыг өмөрдөг вэ гэвэл би 35 сарнаад баярлалаа шүү гэдгээ илэрхийлчихэд байхад бас байх юм тийм. Миний хүлээлт биш те миний хүсэлт болж хурж штэ тий. Зашгүйтэй нэг гомдлыг өмөрсөн нэг. Тэгвэл би бүр аюу олон хүнээс асууж ирсэн. Одоо нэг гомдолтой хүмүүс орж ирж штэ. Тэнгүүд нь яг энийг тайлбарладаг байхгүй гомдолтой энэ үр дагавар нь бас ингээд дараагийн юмнууд орж ирдэг юм аа. Нөгөө найзуудаа дуутчих тийм аа гэж өмнө ярьжсэн штэ. Тэгээ ерөөс өмөрхөн болдгоо штэ. Нэр хэрэггүй минь өөрийгөө л зовоох юм бэ те гэж яг ярьжсэн байхгүй. Тэгсэн чинь та аюу гой гаргаад ирлээ. Гэхдээ энэ маань бол бас хүлээлттэй expectation гэдэг маань бол хүлээлт маань бол те ингээд тохирсон. Тэгээ тохироогоо биелүүлнэ гэсэн хүлээлт бол үндэслэлтэй. Одоо ингээд эхнэр нөхөр хоёртой ингээд нөхөр нь орой ажилласаа ирэхдээ чи ингээд сүү аваад ороод ирээрээ. Тэгээ хүлээлтээ илчлээ шүү дээ. Илэрхийлчлээ. Тэгсэн чинь нөгөөх нөхөр нь те одоо нөхөр маань ч гэдэг нөхөр нь заа гэд хэлчлээ. Тэгэхээр энэ хоёрын хооронд тохиролцоо болоо явчихж байгаа юм. Тэгэхээр хүлээх нь зүг болоо явчихж байгаа. Илэрхийлсэн нь нөгөөх нь зөвшөөрсөн. Тэгсэн чинь сүүг ороод ирд. Яна мартчихж гэдээ ороод ирэхэд бол гомдно. Яг уу цаана бас н одоо өнөөдрийн бидний ярьж байгаа уур бол гарч ирнэ л дээ. Гэтэ тохирчод байхад чи нэр арайч тэ чи заа гэж хэлээ үсттэй. Хоёлаа тэгнэ гэж тохироо үсттэй тий. Тэгэхээр тэр тохиолдолд бол sorry өстө. Гомдлыг өмөрөхгүй ганц өмөрдгөө нэг ганц юм байна гэсэн чи өмөрдөг юм бас байгаа юм байна. За бас болж л шүү дээ. Угаасаа бүх юм хоёр талтаагаас хойш тийм биз дээ. За тэгэхээр нөгөө сайн талыг яриад байгаа өөрийн сайн тал юу гэдэг вэ? Өөрийн сайн талыг бас ингэж тайлбарлаж байгаа юм. Уур гэдэг нь бол ер нь аль ч emotion ямар ч emotion байсан биднийг хамгаалахын тулд байж байгаа. Бүх эмошнууд бидний байгаа эмошнууд бол биднийг хамгаалах, бидний сайн сайхны төлөө одоо ингээд оршин тогтнож байгаа юм бидний нэг хамгаалагч нар үйж шүү дээ. Тэгэхээр ямар нэг юм болохоо байлаа гэхэд юу болохоо байж гэнэ гэдэг шалтгаалаад аль нэг нь босч ирдэг. Уурыг болохоор ингэдэг юм байлээ. Бидний одоо түрүүн бол хүсэл гэсэн шүү дээ. Тий. Уур болохоор бидний хэрэгцээг тэг хин нэгэн эсвэл хүндсэн эсвэл бидний хэрэгцээ нь одоо биелэгдээгүй бид нар хэрэгтэй юм авч чадаагүй. Тэгэхээр энэ бол бас л нөгөө байглаас заяагдсан. Тийм. Тэгэхээр хэрэгцээтэй айгүйх болдог. Бас хэрэгцээс гадна зарчмын зөрчигдсөн ч юм уу тэр хүний зарчмыг бодож ирсэн нөгөө нэг юм доторх журам гэх юм. Юу төлөө төрч зарчим гэх юм да.
тэрийг зөрчигдсөн болж тараад байгаа юм биш үү? Орон зайгийн хүндэт юм явж явж. Манай яг үнэ баярлалаа. Манай муурнууд ингэдэг байхгүй бид чинь 4 муртай. Тэнгүүт ингээл яг ингээл тэтэр чи харагдаж шít. Хажуугаар нүнгэрнгүүд нь гэж мэгэл. Биш энэ одоо юу сэртэй ингэдэг нүүдч яах тийх ойртод тахгүй юу. Тэгэн дургуугаа илэрхийлээд байгаа байхгүй. Тэнгүүд нүүдэн ойртоо болчихж байгаа юм чинь. Ерөө үгүй бол бас өөдөөс нь дайрна. Тэгэхээр яг тэр нөө байгалийн гэдгийг сонсонготой би гинт муурнууд шууд нүдэнд ороод ирж байна. Тийм сая би нөөстө thank you гэдэг нэг нь болохоор одоо манай талаас тий манай талаас тайлбар нэг нь бол хэрэгцээ нөгөөх нь болохоор хувийн орон зай. Boundary гэдэг шүү дээ. Хил хязгаар чинь бол бас л миний нэг өөрийн хэрэгцээний бас нэг илэрлэл тийм. Тэгэхэд бол миний хувийн орон зай руу хувийн орон зай хүндэхэд тийм тааламж надад тэгэхээр тааламж байдлаар хүндэхэд бол бас юу гардаг эмошн нь өөр. Тэр чи яг танаа муурнууд дээр харагдаж шүү дээ. Яг л нөө байглаас заяас амьтны инстинкт яваад шүү дээ тийм. Тэгэл чи цааш. Танаа нэг муур чи намайг яасан гэж танаа нэг муурыг ховлоход аль нь уг нь хамгийн хөөрхөн нь. Тэгсэн чи айгүй хөөрхөн хөвтөж байхаар нь би очиод ингээ оролдоод тисэн байхгүй юу. Тэгсэн чи намайг хөлөөрөө тийрсэн. Нурмаш төлөө. Хамгийн томотон шүү дээ юмд. Тийм тэгээд нөө цаадхан нүүр айгүй хүмүүжлэлтэй томотон муур болохоор би яах вэ уучлаарай гэж хэлсэн. Тийм бэ нас уурлахгүй зүгээр эвтэх ингэчихэж шүү дээ тий. Хөлөөрөө хотлох хөлөөр тийрсэн. Тийм байна. За бас тэгээд түрүүний юу лугаа шалтгаан лугаа орох юм бол юунаас болоод бид нар ууралдаг вэ гэсэн чи бас нэг шалтгаан дээ. Түрүүний чи өдрийн ярьсан нэг гомдолтой холбоотой нэг дууддаг. Тэгээ ялангуяа нэг гомдлоо хураагаал тэгээ нөгөө одоо нэг аяганд ингээл балан усаар тий ингээл нэг жоохноор нэмэлээвэл тэр нь ингээд дүүрэн штэ савн дүүрэн штэ тэгэл дүүрэх юм бол тэгэл тэр цаашаа уур бол нөгөө миний ярьжсэн битүүч юм гэж жинхэнэ цоглож байгаа нэг сайхан тийм юм тий тэгээд урна за тэгэхээр бас шалтгаанаас гомдлоос орон зайнаас тэг чи түрүүний чиний хэлдгээр нөгөө өөрийн ёс зүй зарчим үнэт зүйл тийм тэр нэгдүгээр хүмүүс хоёулаа түрүү хэлсэн шүү дээ орон зай гэдэг талаас нь хил хязгаар гэдэг талаас нь тэрийг хөндлөхөн уурладаг хоёрдугаар нөгөө талаас нь харах юм бол би өөрөө тэрийгэ дараал яваад байх юм бол эцсийн бүлэгт би өөрийнхөө зарчмаас урваад байна шүү дээ тийм тэгээ тэр нь ингээд би өөрийгөө буруудахгүй ч гэсэн ингээд уур болоод илэрдэг шалтгаан. За бас нэг шалтгаан бас би бас юу энерги гэж ярьдаг штэ тэр шиг тэр нэг гал энергитэй хүмүүс бас цаанаасаа төрсэн хүмүүс бас байна. Одоо нэг сүүлд нэг 6 удаад эхэлсэн чи яг ангараг гариг гэж үүдэг байхгүй Марс. Тэр чи өөрөө баатар гариг байхгүй дайчин цоглог өстө зөрөгтэй. Тэгэл нөгөө нэг юугаа зорилгоо олчих юм бол шууд морин дээрээ тавхаал өрөө гэж тавьчихдаг байхгүй. Сэлмээ эргүүлээ. Тийм сэлмээ эргүүлээ. Тэгэхээр тэр гариг яг ингээд нөгөө төвтэй хүмүүс юу ят юм блэ. Тэр хөдөлгөөн нь байхгүй одоо ингээд зорилгын төлөө тэмцдэг, өрсөлддөг, байлддаг, хөдөлдөг тэр юм байхгүй болохоор нөгөөх нь цугласраад жоохон өдөл гарангууд уралчих гэдэг юм лээ. Тийм шээ бас нөгөө захирал гариг гэж үгүй би тэр захирал гэдэг хэлцээ эго гаригч гэж нэрлэлцээ. Плутон гэдэг бас нэг гариг гэдэг байхгүй монголоор дэлхий ван гэдэг юм лээ. Тэр болохоор зорилго өндөртэй гариг байхгүй. Тэгэхээр юу яга уралдаггүй гэхээр нөгөө хэрэгтэй юм их дуртай зүгээр нэг юм хийхгүй нэг юм чанартай хэрэгтэй бусдад өгөөчтэй тий тэгээд бусдад үнэлэгдэх ёстой гэдэг гариг байхгүй. Тэгээд яхахгүй юм сүртэй юм хийдэг гэсэн. Тэгэхээр нэг улс төрчид ч юм уу захирлууд том компанид ажилладаг хүмүүс өөртөө тийм гаригуудтай байд юм лээ. Тэгээд тэдэр нь хэрэгтэй юм хийж байгаагаа мэдэхгүй нэг л хоёрын хооронд юм хийгээл нэг бол ингээд үнэлэгдэж байгаа мэдэхгүй бол бас ураар хаалгаас авч гарчгүй. Тэгэл асуудаг байхгүй юу? Хаалгаас авч гарчгүй гэхдээ аа л гэж яаж бас нэг хэрэгтэй нэг гэдэг шүү. Тий, тэгэхээр нөгөө тий бас нөгөө хүлээлт бас орж ирээд юм тий. Би бол ингээд ийм байх хэвээр тийм байх хэвээр гэсэн чинь тэгээгүй. Тэр нь бас орж ир. Тэгэхээр бас эн чинь нөгөө суур бидний зан чанарт ороод ирсэн нэг ялтчихгүй. Тэгээ болохгүй бол бүр өөр юмар л хэрэгжүүлэхээс хобби мобиг орч юм. Одоо тэр нөгөө ангараг гарагч спортлог гараг байхгүй. Тэгэхээр хөдөлгөөнөөр гаргадаг ч юм уу. Тэгэж нэг яахгүй яг нэг ажил дээр гаргачих гэдэг байхгүй.
За тэгэхээр охтууд минь бас тийм байдэн шүү. Биений юмнаас гадна бас нэг суур бидний нэг юм төрсөн гариг гэдэг шиг тийм бас байгаад байна. Төрсөн гариг гэдгээс гадна бас нэг ген бас нөлөөлөв. Тийм шүү дээ. Аав ээжийн бас нөлөө байна тий. Генэр тий характер. Миний зан чанар гэдэг чинь бас бид нар чи ээж аваагаа нүдний үстэй дуурайхаас гадна тий зан авирын бас дуурайч. Зан авирын дуурай шүү дээ. Бидний аав нэм хүн биш ингээл тий яг тэгдэж шүү дээ. Аав нэм хүн биш ингэж уулдаг гэсэн. Ээж нь аюу ширүү хүн байдیں ч гэдэг юм. Нэр бас тэгдэж шүү тий. Нэрээ бас нэг бодоод байсан чинь нөгөө дайчин хүнийг бас хүмүүс бас ууртай гэж андуурч хэлэх бас байдیں шүү. Тий. Сая чамайг ингээд хэлж яхад Марс гэдэг ингээд бодож исэн чинь өстой сэлмээ эргүүлээд те нэг юмныхаа төлөө явж байгаа шүү дээ те зам таарлцсан юмдаа бол өөрийнхөө зарчмын дагуу өөрийнхөө те ингээд зан характерын дагуу өөрийнхөө од гаргийн дагуу те ингээд асуудлаа шийдээ явсан чинь энэстэй манай энэстэй нэр галзуу ааштай уртай гэл те болохгүй явахгүй бол зүгээр тавьчаа ий шүү. Хэрэг ичтэй гэл. Хэрэг ичтэй гэдэг те. Тэгэхээр бас зан характерын тэрийг одоо яалтаач үлээ те. Тэр нь бол заавал ууралсандаа ч зүгээр юмныхоо төлөө. Угаасаа л ийм хүн болж тарах гэдэг шүү дээ явж явж. Тийм байна. Зөө. Өөрчүүрийн талаар юу ярьчихлаа. Би харин чамаас түрүүн чамайг нөө Марс гэдээ асуусан чи би ч одоо ямар Марс зарс надад бийдэг болов юм чамд үзүүлчихсэн. Тэр харан дахиж нэг хардлаа. Тэр нөгөө чадрууд бол бүгдээрээ байгаа бид нар шүү дээ. Гэхдээ зарим чадрууд ингэдэг байхгүй. Энэ амьдрал бараг хэрэгжихгүй. Ер нь юм билээ. Хүн болгон 10 чадвартай байхгүй юу? Тэгэнгүүтээ зарим бүрөөс энэ амьдралдаа хэрэгжихгүй. Зарим нь болохоор ингээд нэг хаяа гаргаж хэрэглэнэ. Тэгэнгүүтээ зарим үлдсэн нь болохоор ерөөсөө заавал хэрэгжүүлж явах ёстой. Тэгэхгүй л ингээд бидний дотор нэг үйлдвэрлэл явагдаад нөгөөх нь ингээд бүтээгдэхүүнээ зарахгүй хаваардаг шүү дээ. Тэр шиг нөгөө нэг юм энерги хэцүүдэд эхэлдэг байхгүй. Одоо нэг зарим хүмүүс ингэдэж шүү дээ. Би уул нь ингээд болоод тах шиг байгаамаа. Ажил болж чинь бас таалагддаг. Гэргүүлэл болж. Тэгтэл нэг юм дутаад байна гэдэг нь цаад утга нь бас нэг хэрэгжүүлэх ёстой нэг уяс чадвар нэгэл тэнцээ нөгөө нэг өлсөд байгаа байхгүй. Тэгээд намайг хэрэгжүүлээч гуйгаад байгаа юм шиг. Тэр нөгөө хүн ингээд нэг бүрэн дүүрээ амьдарч байгаа мэдрэмж байхгүй. Юу хийдөө энийг хийгээд үсчихүү тэрийг хийгээд үсчихүү гэдээс тэгээд идэвлээ. Тэгэхээр тэр нөгөө Марс гэдэг бол хүн болгонд байгаа. Гэхдээ үндсэнд байдаг хүмүүс одоо үндсэн уяс чадвар байдаг хүмүүс илүү ингээд уурлах гэдэг талтай байхгүй. Тийм. Таних болохоор арай өөр байдлаар байгаа. Тэгэхээр та уураа нөхөртөө гаргана. Үндсэн дээр биш байхгүй юу? Хамгийн нөгөө юугаа нөхөртөө гаргана гэсэн. Ямар их нэр дээр байсан байхгүй. Нөхөртөө очиж хэлээ даа биз. Би бас тийм. Тэгэл дөрөв ярьж байгаа. Би ууралсан нь миний буруу биш юм биш үү? Би ийм гариг нь ийм байралтай байгаа биш үү? Тэгэхээр битэр яг тэрэн дээр адилхан юм билээ. Тэгэхээр түрүүний ярьдаг жишээнүүд ч гэсэн та нар харж байгаа үстэй. Миний дандаа гэр бүл дээр биш одоо нөхөр дээр гарч ирдэг. Нөхөр тэрийг анзаардаг. Ямар сайн даа нэг бол дугуулцдаг, нэг бол гэр эзэрлээд алгуулцдаг. Тийм юм. Тэгэхээр тэр бас суур юмудаас бас их бас болно. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бид хоёр чинь ингээд хамааралтай хамааралгүй те ингээд одоо сонсож байгаа хин нэгэн одоо навчаа байна уу, номоо байна уу те хин байна ингээд хүн болгонд ингээд бүгдөө илэрхгүй шүү дээ. Тэгэхээр ингээд ийм тохиолдлууд байд юм биш үү? Уур гэдэг чинь ийм олон хэлбэрээр илэрдэм биш үү? Уур гэдгийн цаана ийм олон шалтгаан байд юм биш үү гэдгээ бид хоёр бол тоочод байгаа юм л да. Нэг олон хүнд хүрэх гээл тэр хүн болгоо энэ сонсож байгаа хүн болгоо энэ дотроос өөрийн гэсэн тэ өө нэрээ би тэгдэж штэ гэд бас сонсоосоо гэдэг тэ бодогдоосоо гэсэн үүднээс бид нар байж болох бүгдийг л тоочод байгаа. Тэ нэг нь энерги талаас нь энерги гэж саянгаа маань би бас нэг юм дундуур нь бас ярих хэрэгтэй юм байна. Тэр энерги талаас нь бас дахиад тайлбарлахаар нь бид нар энергиг ярихаар заавалчгүй хөрдөлтөй холбогддог байхгүй. Тэгэхээр уур ерөнхийдөө 3 наснаас эхэлж бүрэлддэг гэж үздэг юм билээ энерги талаас. Тэгэхээр нөгөө ихний хүрт чинь болохоор амар баталгаатай найдвартай гэдэг хүрдэхгүй улаан хүртээ. Тэгэхээр нөгөө нэг наснда нэг хүртээ хүүхэд нөгөө баталгаатай найдвартай амьдрах суурэ тавьж одоо нөгөө хоол идэд сурна, мүлхэд сурна, алхад сурна, ярьж сурна гэдэг тий. Тэгээд дараагийнх нь болохоор 2 дугаар хүрт явж байгаа. Тэр чинь болохоор таашаал юуны амар амгалангийн хүрт гэж ярьдیں۔ Тэр нь болохоор хүслээ ойлгодог байхгүй. Тэгэхээр 2-оос 3 наснд хүүхэд нэг хүслээ ойлгоод би юм мэдэх дуртай юм, дургүй юм бэ гэсэн. Тийм яг өөр юу дуртай вэ гэдгийг нэг жоохон мэдэрч эхэлдэг. За тэгэнгүүт анхны л нөгөө хэрэгцээнүүд яваад байгаа шүү дээ. Тэгэнгүүт дараагийн хүрт нь болохоор
мөнгөний хүрд гэж ярьдээ шар хүрдээд тэр нь болохоор өөрийгөө үнэлэх үнэлэмж нэг эсэнд орон зай. Одоо нөгөө даврахгүй юу. Тэгэнгүүт яг та нар анзаараа 3 настай хүүхдэл илүү уурлаад идэв штэ. Гэл одоо нэг дэлгүүрт ингээд орилж чарлж байгаа хүүхдэд ерөнхийдөө нэг 3 настай л хүүхдэд явдаг шиг. Зөвсрөл нэг 4. Тэгэхээр тэд нар чинь нөгөө яг ууралж болно гэдэг юу н ороод ирчихэж байгаа. Уурлахаас нэг үр дүнд хүрдгийн гэдэг нэг юм н ороод ирчихэж байгаа байхгүй дүнлэлтэнд ороод ирчихэж байгаа. Тэнгүүд уурлах болгоно өгж гин үхэхгүй юу гэдэг юм хязгаар нь тогтоогдож эхэлдэг. Тэгэхээр бас хэд ингээд нөгөө хязгаарын нөгөө тэр үед одоо яг бид нар яаж тэрийг бүрдүүлэхээс шалтгаалаад тэр уураа яаж шийдэх үү гэдэг нь орж ирдэг. Гарчдаг тий. Тэгэхээр ер нь бол уур нэг 3 наснаас л эхэлдэг юм болов уу гэж энергиэр тайлбарлалт юм лээ. Хөр дээрээ тайлбарлах. Яг хүүхдийн хүмүүжил хүүхдийн хөгжлийн талаар бас нэг terrible 2 гэдэг шүү дээ. Terrible 2 гэдэг маань бол яг юунаас болоод байгаагаа мэдэхгүй. Гэхдээ нөө emotional development буюу тэр олон янзын одоо бидний яриад байгаа тий нөгөө бидний дотор байдаг нөө inside out тэр байсан тэр олон эмошнууд дүнгэж ингэж бүрлдэж эхэлж байгаа. Тэгээ хизээ юуг яаж гаргах юм мэдэхгүй. Тий. Туршиж үзээл явж байгаа. Туршиж үзээл дээрэс нь нөгөө бие даах гад тий бас нэг энэ харуу ертөнцтэй уучраа олох гээд ингэ явж байгаа. Гэхдээ тэр олон эмошнуудаа мэдэрч сураагүй, тэр олон эмошнуудаа ойлгож сураагүй, тийм болохоор terrible 2 гэдэг маань бол цаана тийм гарал үүсэлтэй гэсэн. Тэр эргээл ерөөсөө л нөгөө хүн гэдэг чинь сэтгэлийн юм. Тэр нөгөө terrible 2-тэй чинь хүслийн үрд яваад штэ. Тэгэхээр тэр чинь yes no орж ирж байгаа байхгүй. Би идэн идэхгүй, би энийг хийхгүй, тэр нэг өөрөө би энийг хүсэхгүй нэг гэдгийг ойлгож эхэлж болохоор terrible 2 орж ирж. Тэгсэн чинь л нөгөөх нь дургу хоолыг нөхөхгүй л. Дургу хувцсыг өмсөхгүй л тий. Тэгээ нэрээ саяхан нэг би ийм видео үзсэн шүү дээ. Бүр инээд хүрсэн гэж жигтэх. Яасан гэсэн чинь ингээд одоо хүүхдийг хооллохдоо ээж нь ингээд хүрсэн тэг хүсээгүй байхад нь амруу нь халбагдана, жажилж дуусаагүй байхад нь амруу нь халбагдана, залгаагүй байхад нь амруу нь ингээл халбагдаад хийгээд байдаг. Тэгэл ингээл халбагдсан болоо халбаг ингээл амд нь хүргэсэн болгондоо ингээл хойноос намын арчаад байдаг штэ. Тэгсэн чинь эмхтэй том бие нас том болсон эмхтэйг ингээд суулгачаад яг хүүхдэд те яаж хоололдог яг тэр зарчмаар ингээд хооллож байгаа байхгүй ингээл ойрхон ингээд амруу ингээд нөгөө халбаа хийгээл халбаа хийсэн бол хийснийхээ дараа болгоно нөгөө салфеткаар амын арчаад гэсэн чинь тэр эмхтэй бол нэг 5 удаа л халбагдсан. Тэрнээс цаашгаа халбаагүй халбын цогчлээ. Тэр хамгийн гол нь дуурч болохгүй хариу үйлдэл хийж нөгөө том хүний байдлаар ингээд харилцаж болохгүй гэсэн даалгавар өгсөн юм байна л та. Зүгээр л яг нэг хүүхдийн оронд өөрийн тавиад тэгээд хажуунаас нь том хүн шиг ингээд хооллоод байгаа байхгүй гэсэн чинь 5 удаа халбаг амруунд хүрсэн тэрнээс хойш халбаа цогчлээ. Ингээд тэгвэл та нарыг яах вэ гэсэн. Тэр эмэгтэй хүүхдийн оронд тавиулж үзүүлж байгаа юм байна л та. Тийм юм байна. Тэгэхээр terrible 2-ээс дараагийн нэг ууртай үеийг хэлж эхэлж байгаа байхгүй. 3 нас гэдэг нь бас би нэг хийхгүй өөрийгөө уурлах хэрэгтэй болол те бүр ингээд юм үзүүлж штэ. Тэгэхээр 3 дахь тэгээ өөрийнх нь хэрэгцээ нь одоо өөрийнхөө хэрэгцээг нь мэдэрч эхэлж байна. Өөрийнхөө юу хүсэж байгаагаа те ингээд ялгаж салгаж эхэлж байна. Гэсэн чи өөрхийн амьтны 3 настай юм чинь энд одоо хэрэгцээ гэж байхгүй, хүсэл гэж байхгүй гэл ээж аав нөгөө амруу нь халбагч гэдэг шиг тий. Өөрийнхөө тийм бид мэдэж гэдэг шиг бид мэдэж гэдгээр харьцахаар тэгээд одоо 5 халбагын дараа цогцох юм биш тий гэдэг шиг. Дээрэс нь 3 настай хүүхд чинь бас тэгж бүрэн гүйц дүүргээ илэрхийлж сураагүй байдаг байна тий. Бас яг зарим хэл сайтай хилэнгийн долонгой хүүхдүүд бас хөөрхөн хэлчихнэ хэлчихнэ. Тэгээд зарим нь хэлж чадахгүй тэгэл уурах штеп бас штеп. Орон зайлуу нэвтэрч юм тий хэрэгцээг нь хангахгүй буруу хангаад байна. Хүслийн зөрчөөд байна тий. Тэгэхээр нөө terrible тэгээд хүмүүс ингэдэж ш тэр terrible нь хизээ дуусах юм бэ. Яг энэ дараагийнх нь уур нь эхэлж байгаа юм чи. Тэгээд sorry 3 эхэлж байгаа юм чи. За тэгээд тийнейж болохоор яах юм бэ? Саяхан би нэг таньдаг хүнтэйгээ ингээл танаа хүүхд манаа хүүхд гэж ярьжсэн байхгүй тэгсэн чи айгу гой хөөрхөн юм ярьсан шүү дээ эрэгтэй байхгүй аав тэгсэн чин танаа тийнейж охин гэсэн чин өө тэгэл ста айсын дагуулал байж энэ гэл тэгсэн гинэ охин нь яна одоо би ингээд сэтгэл зүйчтэй уулздаг чинь билүү гэсэн гинэ энэ чинь яасан гэдгсэн чинь би одоо ингээд зүгээр гэж бол уур хүрээд байгаа яасан болоо гэд тэр чинь нэг уур хүрээд байна гэдгийг анзаараад байна шүү дээ тэгсэн мөртлөөсөө яагаад гэдгийг ойлгохгүй юунаас болов гэдгийг ойлгохгүй тэгээ тийнейж насн дээр одоо юун дээр
бас нөө сэтгэл зүй гэдэг чинь нөө коучинг дээр нэг юм явдаг байхгүй. Angry teenager гэх. Тэгээ angry teenager. Тэгэхээр teenage байхад бол ерөөсөө хамгийн хүчтэй ба хамгийн их бараг л үйлдэл болгоны хариу emotion нь бол юу гэдэг вэ гэхээр тэгэхээр тинейж одоо бидний 25-35 насныхны дотор бол тинейж хүүхдтэй ч хүн байхгүй л дээ. Гэхдээ өөртөө бол сайхан л тинейж насаа мартахгүй. Дүү эмэгтэй дүүнэр байгаа бол ойлгоорой. Тэгэхээр бас өөр чинь бас хөрхийн насны ас онцлог яваад байна те. Насны онцлог яваад байна. Нөгөө л гормон тийм үү. Тэгэл тэр охины дунд одоо эмэгтэй хүнийг те нөхөөхөд тээж гаргах тэр одоо экосистем гэдэг шиг те motherhood системийг бий болгох гэж тэр олон гормоны өөрчлөлт явагдаж байхад тэгэл нөөстө эстроген прогестерон ингээ байрандаа очих гэж хичээж байгаа. Намайг яг тэр тинейж наснд ингээл аав тэгжсэн шүү дээ. Би ингээл гэртээ харж ирэл ингээл соёнгоо хараад дандаа нэг инээсэн юм гоё гэрэлцэг хөвгт сууж идэв гэсэн гинэ. Тэгсэн чи тинейж насанд ирсэн чинь хүчиж одоо яачаад ирсэн чинь нэг аашилсан хөвгт болсон байна. Тэгсэн чи би айгу өөрийгөө нэг юу яссан шүү дээ анзаарсан шүү. Тэр анзаарахгүй байгаа байхгүй нэг ууралж мууралж ингэж анзаарахгүй. Тэнгүүд нэрээ аав хэлсэн чинь за би бас нэр хитрээд байгаа юм шиг байна гэдгийг аав чинь багтаа бас тэгж хэлэхгүй байхгүй юу. Чи ирэхээр ажилласаа ядраал ирэхээр ингэ нэг сайхан охин сууж идэм байл л да энэс байж байхгүй нэг хөмсгөө зангидал нэг хар яр хийгээд аашлал цаашаа гэх нь холг байна гэсэн сууж байгаа юм. Эмэгтэй хүн болно гэдэг чинь айгүй том үйлдвэр бүрдэж байгаа бий болж байгаа. Oh my god хүн төрүүлдэг те тэгэхээр бас би бол өстой нөө тинейж охтуудыг хараад бол бүр ингээ миний зүрх ингээ хайртай шүү дээ. Бүр л одоо эднэрийн дотор өстой амаргүй юм болж байгаа. Өстой нөө чиний хэлдгэр нөө fire өстой байнга гал шатцсан явж байгаа. Fire дүн. Яа нэг нэг талаасаа яана тий одоо би өөрийгөө хамгаалаад тийм ш нөгөө талаасаа иви тэдрийг өрөвдөд хайрлаад байгаа юм ааш. За тэгвэл тэгэхэр чин хоёулаа чин шалтгаануудыг ярьчлаа. Шалтгаан зөндөө байгаа. Тэгэхээр ер нь бол уур бол байх ёстой байдаг. Таны төлөө байгаа. А зүгээр энэ хитрвэл тий бид нар буруу аргаар гаргавал ямар одоо үр дагаврууд байж болох вэ гэдэг талаас нь хоёлаа нөгөө 3 дахь хэсэг л үгээ авахгүй. Тэгээ. За тэгэхээр үр дагавар нь юунд очих вэ гэхээр биеийн талаас ярих юм бол уурч нөгөө цүс ихтэй хүмүүс гэж монголчууд ярьдаг шүү дээ. Цүс ихтэй. Цүс ихтэй л нэг юм тийм ээ. Түн цүстэй. Үгүй. Нэг юм цүс ихтэй гэдэг юм аа. Нэг тийм үү. Тэгэхээр тэр нь нөгөө уураа бариад байгаа хүмүүс цүсэнд нөлөөлж байгаа гэж би ойлгосон. Тэгээд ингээ анзаархад цүс нөлөөлж ивэл бас нойр булчирхаа. Тэгэхээр цүс нойр булчирхаа асуудалтай хүмүүс уураа бариад байдаг хүмүүс юм байна гэж анзаарчихсан. Энэ нэрх талаас нь яшгаар. Тэгэхээр тэр уураа гаргаж чадахгүй ингээ дотроо буцлаад яваад тахаар бидний нөгөө хамгийн эмзэг эрэхт нь илэг цүс нойр 3 юм болов гэж анзаарчихсан. Тэгэхээр нэр уур хөрөхээр яг нэг гизавцсан халуун өргөдөж шин. Зүрх биш. За яг зүрх хөрхийг урдан цоглож байгаа л доо. Тэгтэл яг ингээд гиз халуун өргөдөд юм шиг мэдрэмж өгдөө шүү. Тэгэхээр яг тэнт хөрхий галт өмөр нөгөө юу дэлбэрэл бүш гэдэг нас явж л байгаа гэсэн болчихж байгаа байхгүй. Биен дээр. Хитрээд ингээд одоо дотроо тэр их өндөр градустай тийм ингээд одоо өндөр баалтай гэж ярил л да тийм. Тэр их галыг дотроо тэгээл яваад байхаар бид нар чинь өөрийгөө дотроосоо бас нөөж шатаагаад байна. За тэрнийх нь нэг одоо үр дагавар нь юу вэ гэхээр эргээл нөгөө бидний нэгдүгээр эпизод дээр ярьжсэнтэй бас ижил төстэй юм гарч ирж байгаа юм л да. Тэр нь юу гэхээр бидний биений эсрэг хүсэл гарч ирдэг. Тийш дээ чинь доторх гал нь ихтэй байгаа юм чинь тий. Тийм тэгэхээр чинь энергиэр бас ярих юм бол нөгөө дөрөв махбод гэдэг байхгүй гал, ус, агаар, чулуу одоо шороо мах бод, бие мах бод. Тэгэхээр ч одоо нэг нь илүүччихээр бас нөгөө хэдийгээд хямраагаад байдаг байхгүй. Бас тэр юугаар бас Монгол юугаар уламжлалтынхаар бас тиймэрхүү байд юм шиг үлээ. Би тэрийг нарийн мэдэхгүй л дээ. Гэхдээ яг энэ мах бодууд бас бид арай илүү том байд юм шиг ба. Тэгэхээр нөгөө хаяа бас ингээл нэг цуцмуцаад ориулал Монгол юунд явахаар дотор халуун ихтэй наач лөө. Нэг тийм яриад гэж тэр чинь бас л нэг тэр юу н үр дагавар нь явж байгаа хаа. Ер нь бол за яг хөө тэгээ битэрч бас эмч биш юм чинь яг энергиэр л тайлбарлаад байгаа ухаан тий. Тэгээ энерги талаас нь тэгээд энерги талаас нь би нэг аюу нэг мундаг хятад эмчтэй Америкт байхдаа нэг хятад эмч тэр очиж зүг тавилж гисэн байхгүй гэсэн чинь миний элэг халдсан байсан гинэ. Тэгээ би бол тэр үед чинь
айгүй өндөр ачаалалтай, айгүй өндөр шалгууртай, өндөр нэр хүндтэй тийм сургуульд мастер хийжсэн. Бараг л унтдаг байсан уу гэмээр тэ ингээл хоолн чамар байсан. Тэг айгүй стрессэнд орсон байсан. Тэгээд тэр эмчдэр очиод үзүүлээд ингээ харуулсан чинь таны элэг халтсан байна гэсэндээ араас нь юу гэж асуусан гэж та ууртай хүн үү? Яг тэгэхээр халбаатай гэдэг царин тийм. Яс яг тэгэж анзаарсан. Яг үгүй тэрийг нөө өргөжтүүлээд тэрийг тайлбарлахад бол ингээд одоо тэр эмчийн тайлбарыг л би товчхон ярьж байгаа шүү тий. Яасан гэсэн чинь орчин үеийн шинжлэх ухаанд манай монголчууд ч ерөнхийдөө мэдэндээ уламжлалт эмчилгээгээр явдаг тий. Бас хүндэлдэг хүмүүс юм чинь орчин үеийн шинжлэх эрүүл мэндийн шинжлэх ухаан тий ангаах шинжлэх ухаан яадаг вэ гэхэлэр эрхтнүүдийг тус тусад нь үзээд тус тусад нь эмчлээд идэм байна л да. Уламжлалт болохоор бүр нөгөө системээр нь тий системээр нь тэгэхээр надад тухайн үед бол юу гэж хэлжсэн гэхээр таны элэг халтсан байна гэдэг чинь та буцаагаад юу одоо таны гормонууд ингээд байрнаас хөдлөөд гормонууд нь байрнаас хөдөлсөн байхад эргээд илгээ буцааж нэмж халаагаад байна гэх. Тэгэхээр бүр тэгж тайлбарлаж байсан шүү дээ. Би тэгээд юм гарцгүй тойрог болчиход байгаа юм биш төрх юмтай. Дотроо нэг нь үцээс хэлцээных ч гэдэг юм уу тийм төрийн тойрог гэдэг шиг тийм байна. Тэгэхээр яг уу минийх бол илгнээс эхэлсэн бол одоо гормон тийм ингээд их ууралтай, бухимдтай тийм тэрийг дотроо маш их барьдаг тийм хүнийх бол тэгээд ялангуяа манай одоо 25-35 насны эмэгтэйчүүд гэдэг маань бол ингээд гормон нь ингээд идэвхтэй байгаад ингээд алдагдаад эхлэх юм бол тэр нь ингээд илгэндээ нөлөөлөх юм байна. Илгэнд буцааж гормонд нөлөөлөх юм байна гэдэг тэрний чөтгөрийн тойрог нь л үүсчих юм байна. За тэгээ илгнээс эхэлнэ, гормоноос эхэлнэ. Ямар ч байсан дотроо халуун л явж болохгүй. Тийм байна. Дотор халуун. Тас энийг юм ирчихсэн чи явчихсан байна. Гэхдээ тэгсэн чи айгүй инээдтэй. Гэхдээ тэгэл яах вэ? Зүг тавьж байгаа тийм ингээл юу ууж байгаа юу гэдэг үлээ нөгөө тан ууж байгаа. Тэгсэн чи хажуугаар намайг ингээд бүр ингээ ус гаргаж ирээд тэнд чи Америкт бол тэр нэг эдэг кераны гэхэрч одоо хэр хэмжээний ус бараг 2 литр. Тийм бараг 2 литр ус. Тийм сав надад гаргаж үзүүлсэн. Өдөртөө ийм уснаас нэгийг ууж ингээ бариа явчих гэсэн шүү дээ. Тэгсэн чи айгуу сонирхолтой тэр чинь би ингээл дэлгүүрээс аваад уун штэ. Тэгэхэр чинь ерөнхийдөө хөргөчнөөс л авч байгаа юм чинь. Тэгэл ингээл уухаар нэг нэр гоё ингээл хүүт ус ороод ингээл миний дотрыг ингээл хөргөж байгаа юм шиг. Тийм мэдрэмж төрдөг. Тавьшруулж байгаа юм шиг. Гэхдээ тэрнээс өөрөө бас нэг таашаал аваа. Тэгээд халуун илгээ сонссон юм чи яах юм. Заашгүй би хүрч гэнэ. За биэнд бол тийм байт юм байна. Яг нөгөө сэтгэл хөдлөлөөр гарч байгаа юмнуудаас эвгүй штэ. Би нэг ажил дээрээ сууж исэн чинь л гадаа нэг бөөгийн болол төчгнэлэн. Тэгэл ингээл цонхоор шагаасан чинь манай энэ нэг уулзар дээр хүмүүс зурч чадахгүй. Тэгээд нэг нь штэ. Нэг нь машин нь дахин бүр түн хэдэл нөөдсөн штэ. Ухраал дахин нөө. Нөгөөх нь орилуулаа байхгүй нэг хүүхэн байгаад байгаа байхгүй юу? Тэр нөө цохоод байгаа нь одоо нөгөө юугаа гаргаад байгаа нь уураа гарч хоёр хүүхэн. Аха. Хоорондоо машинаар байлтцсан. Айгу амар. Тэгсэн чил нөгөө тэр нөгөө ойр хавийнх нь машинууд нь бууж ир. Хүүе болооч та бүр баларлаа штэ. Би бинийхээ алах нь байна штэ л гэдэг байхгүй тэгсэн чи. Юу нэ мэдхгүй яг нэг нарийн юм сонсохгүй нөгөө сонхны цанцгаа. Тэгэл би bijсэн. Өөр цугларсан хүмүүс явж энэ ямар амар бэ? Бурхан мэд л гэж бодчихсон штэ. Амар гоё зү. Тэгэхээр нөгөө хөөрхий тэр юуны стресс бас явж л байгаа байхгүй нөгөө бүглэрлэлтийн тэг нөгөө өдөр тутмын амьдралд болж байгаа стрессүүд нь цугларж агаад сайхан жинхэнэ нөгөө юу битүү чанагч газар хөдлөл яг нөгөө битүү чанагч чинь буутахаараа яг үлдээ тий нэрээ бас эвгүй бодол эвгүй шүү дээ тагтагаа амт бодол тэгэл галтгаа тэр чигээр засвар хийх нь холбоо юм болно шүү дээ тий яг тийм за ёстой нөгөө хоёулаа чинь ерөнхийдөө нөгөө үр дагавар руугаа орсон баа шүү дээ за айгүй том үр дагавар гарч ирж сан хүүгийн тийм шүү дээ машиныг хоёр машины засвар гэдэг чинь одоо тэгэл тэр дүн гэж нөө дайраад байсан хүүхэн чи өөрийнхөө ч машиныг засуулна тэр өөрийнхөө ч машиныг засуулна гэжтэй. Тэгээ бүр хонголгоо хийцэн шүү. Амар шүү. Юу ч тэр гэж гэсэн. Би өстө тийм хүмүүс амар ууралж байгааг ер нь харж байгаагүй юм хаашаа. Надад бол хуу. Хөөс амар харагдчих. Тэр чинь нөгөө юун дээр фэйсбુક дээр л янз бүрийн тийм гадаа дээр хэлдэл тийм гэж утсан чинь тэгсэж бүр жигнэсээ бүр нүдэрээ цонхноос харчаад та хуу. Надад ч яг үгүй бас амхантаа бараг л хөвгчлээ юм болоод байгаа юм шүү. Бас ийм байт юм бэ. Вау өдрөх болго. Тэр хүмүүс бол мэдгүй дараа нь хөрхи хилээ гаргасан л тахта. Яна гэлтэй одоо юу гэдгийг. Юу нь бол тэгэл айлч эмошн дээр үржлэх хугацаа тэр нэг 90 секунд
секундын дотор Бэвэр бараг 9 саяын юу хохирол гаргацсан биш үү? Тэгээ одоо дэлгүүрийнхээ болон өрөөлийн машины гэдэг ч юм уу. Амар. За тэгээд за яг хөтэ одоо бүр машина болио гэхэд чинь бид нар чинь тэгэл түрүүний ярьсан хаалгаас авч гарч гүдэг. Тийм нөө санхүүгээр бол өстө зөндөө хохирч байгаа шүү дээ. Яасан гэсэн чинь хавь орийнхаа галтгооны хамаг юм гаргах юу яа хаглана. Өө тэр италичууд бүр яадаг гэсэн чинь тийм тавнууд зардаг гинэ. Хагарахаар айгуу гоё ингэж олон бутарч сэтгэлийн таашаал. Италич бас юм хөдөлгөөдтэй шүү дээ. Амар гал энергитэй арилж харсуулсан. Тэнгүүтээ тийм бүр юм комбор бүр тийм тавг зардаг гинэ. Тэрийг Монголд оруулж зарах хэрэгтэй юм шиг. Мандахнаас тийм юм хийдэг бол тэгэж зараарай. Гэхдээ бүглэрч явсараад уур гарчих байлгүй. Тийм бүр бэдэг гэсэн шүү дээ. Юу ярьжсэн чи? Санхүүгийн хохирол. Би өнөө өглөөх нэг кино үзчихсэн байхгүй. Тэгсэн чинь ингээд аав нь уурладаг байхгүй юу? Тэгсэн чинь аав нь уурлаад ингээд нөө вискиний юм нэг одоо ресторанд ингээд хүлэн авалтанд ингээд голд нэг юм юу тавьсан байдаг штэ нэг юм ваз биш нөө арх хийдэг тийм сонх тийм. Тэгсэн чинь тэрийг аваад ингээд шитгсэн чинь охин нь наанаас наадах чинь 100 жилийн түүхтэй Сваровский шүү. Наадхаа шидэж болохгүй шүү. Наадах чи үе удам дамжиж ирсэн хөрөг шүү. Тэгсэн чи аав нь ингэж харж ирсэн. За гэдэг тавьчихлээ. Уг нь аав нь бол айгүй тийм бас хүчрхэг ирэх байхгүй. Киногоор тэгээд дөрөв тэгсэн чинь охин нь наанаас тийм мэдээлэл өгсөн чи за гэдэг тавьчихлээ. Тэгэхээр чи эрүүл мэндээрээ хохирж, санхүүгээрээ хохирж, бас харилцаагаараа хохирно шүү дээ. Тэгээд эрүүл мэнд чинь цаана бас л санхүү шүү дээ. Тийм шүү дээ яг үнэ. Тэгээ бас нөгөө харилцаагаараа бас хохирно шүү дээ. Одоо хатагаагаар цавж гүгээд юу ийсийг ярих уу тэр чи уурандаа тийм биз дээ. Дараа нь ямар нүрээр эргэж орж ирэх үү? Нэг л том бэлэг л авч орж ирэхгүй. Хошоор хөдөлцөн тэнцээ чи жинхэнэ улаан тугаа намруулал тий. Тэгэл тангарах түмжин бүх юм тасарч масрахта юм хийж чадсан шүү дээ уранда. Тэгээ нөгөө миний түрүүний яриадсэн тэр нөгөө 22 гарагч яг тийм хошоор хөдлөд тэгээ нөгөө Марс гэдсэн шүү дээ ангараг гарагч юм сумтай ахгүй юу. Тэнгүүд бүр хатгаж хэлнэ шүү дээ. Олон юм ирж чахаар цохоод авчих шүү дээ бүр. Тэр энерги нь үлдээд тэгэж чадсан шүү дээ. Тэгэхээр тэр ер нь бол зодон цохионч гэсэн бас уурнаас л гаралтай шүү дээ. Уурнаас гаралтай тийм. Яг го гэр бүлийн зодон цохионыг бол бид нар энд өмөрөхгүй. Тийм ээ гэр бүлийн хүчрэл бол байхгүй. Тийм. Тэр бол байх ёсгүй. Ер нь бол тийм уур хилэн гэдэг бол уур маань хилэн болоод эргээд гартлаа бас юм чинь уур гэдэг эмоцн өөрөө бол тийм 90 секундын хэл гэж байгаа байхгүй юу? Тийм. Ерөөсөл 1 минут цаа ингээд зарим одоо характераас шалтгаалаад заримийнх нь заримийнх нь те 9 секунд те нэг ингээл тэр харьцаа 90 секунд өдөх чинь минут 60. Минут 60. Тийм. Минут хагасан байна те. Минут өдөө тийм минут 30. Ууг нь бол тий. Зүгээр нөө дайран дээр давс гэдэг шиг тий ингээл нөө гал дээр тус асан гэдэг шиг тэгэл тэрэн дээрээ юм нэмээл ингээл бодоол тий. Нэг уурын дараагийнхаараа бас юучих юм биш тий. Тий тэнгууд өмнө нь гомцно нь эргэж санагдаа тий. Тийм. Ялангуяа нөө гэр бүлийн харилцаанд бол уур бол энүүх юм штэ. Тэгээд архив бол бас баялаг штэ. Тийм байна. Би энэ дэр нэг зүйлийг түрүүн хэлхээ мартчихж би энэ дэр ярьж байдаг хөө. Юу яаж илэрдэг вэ? Яаж гаргадаг вэ гэдэг дээр бол за манай Монгол соёлд ер нь бол дэлхийд даяар ингээд залуу эмэгтэйчүүд те залуу эмэгтэйчүүдийн хувьд бол одоо дүрм чи бас хэлсэн шүү дээ те ингээд хувийн явж чинь нийгмийн явж чинь те тэгэхээр чинь нийгмийн дүрм байдаг. Те тэр нь юу вэ гэхээр эмэгтэй хүн охин хүүхэд эмэгтэй хүн одоо түрүүний хэлдэг шигтэй хөөрхөн ааштай, сайхан ааштай, сайн зөөлөн тэ уян ийм байх ёстой гэдэг том тийм даруухан гэдтэй тийм нэг хүлээлт байдаг. Тэгэхээр чи нөгөө гítэл нөгөө гаднаас нь болохоор ууралж болохгүй, уурлах юм бол чи муу эмэгтэй, муу бүсгүй, муу охин гэдэг тийм одоо лейбл ирээдэж штэ тэ шошго. Тэгэнгүүт нь гаднаас тийм дарамт орж ирсэн. Гэтэл хүн юм чинь бид нар чинь уур гэдэг нэг эмошнтэй төрсөн. Өөрийнхөө хэрэгцээг те хамгаалах дөрөвний одоо хүсэл хэрэгцээг хамгаалах, орон зайгаа хамгаалах хэрэгцээ хүн болгонд байгаа.
Тэгэхээр тэрнийх нь нэг одоо хамаалагч нь уур үйдэг. Тэгсэн чи тэр нь илэрхэд гаднаас болохгүй гэдэг тийм айгүй хатуу хаалт одоо чинь манай одоо дотгошон дараад эргэн тойрны ярих боли монголоо яри те. Тэгэхэд бол ингээд хаачдаг болохгүй гэдэг. Тэгэхээр дараад идэг. Уура дотроо ингээд дараад идэг. Тэгэхээр тэрнийх нь нөгөө үр дагавар нь гэхээр бол ялангуяа эмэгтэйчүүдээр хэмжээний те ингээд сэтгэл санааны те эрүүл мэндийн тэгээд цаашлах юм бол ингээд тэрийг дотроо ингээд их дараад тахаар өөрөө өөрийгөө буруутгах тийм ингээд уур хүрээдэг тэрийг илэрхийлмээр байдаг тэгсэн чи болохгүй гэдэг. Тэгэхээр би ууртай хүн юм байна. Би ууралж болохгүй мөртлөөс уурлаад байна. Тэгэхээр би сайн эмэгтэй биш юм байна. Сайн охин биш юм байна гэдэг өөрөө өөртөө айгуу тийм хатуу хандаад эхэлдэг. Бас нэг тийм хэцүү үр дагавар. Тэгээд сэтгэл санаа нь өөрөө өөрийгөө голж явна гэдэг чинь хэцүү шүү дээ. Гэтэл цаанаас нь заяагдсан бидэг. Тийм бин тий. Хаяа бас нэг нийтдээ нэг зарим хүүхнүүд хоёр дууртай гэсэн. Угаасаа л ууртай штэ. Бас тийм галзуу хүүхнүүд ийж тийм аа. Тэгэхээр нэг мэдээж янз зүрлэлтэй. Зарим хүүхнүүд яг тийм уурлаад явж гин гэл тэр албатай шиг уурлаа явчихна. Тэр нөгөө нэг гариг л явж байгаа л да. Нөгөө хоёр гариг чинь. Тэгээ тийм гариггүй одоо жишээлбэл бид нар хоёул бол тийм гариггүй шүү дээ. Яг үндсэн гаригд байхгүй. Тэгэхээр бас дарддаг юмнууд их байсан бах уу хоёуланд нь. За үр дагавар дээр өөрчлөн хоёулаа юу ярмаар яа. Юу бас байна. Шатаад удаа шатаж явж хоёул одоо энэ чинь цаана гал гэж шатна гэж. Тэгэхээр нөө emotional burnout. Тэгээ одоо ингээд бүр түлэгдээд дуусна. Burnout юу нь явж тэр юм бэ? Ойлголоо ёо. Нэдлэн жил би жинхэнэ burnout болвоо. Ёстой хамгийн хогийн мэдрэмж. Ёо би бүр амьдралдаа тэгж үзээгүй ямар ч хүсэлгүй болон ямар ч кайфгүй болон ямар ч ер нь амьдрах хэрэггүй ч юм шиг болно. Гэхдээ мэдээж амиа хорлохгүй. Тэгсэн чи би бүр урд нь ингэж боддог байхгүй хүмүүс яагаад амиа хорлолт юм болоо? Уул нь л ингээл өчнөн гаргалгаа өчнөн боломж тий одоо хорон ертөнц баялагчтай яагаад ингэж идэм бэлээ бодож исэн чинь яг тэр burnout мэдрэмж тэр ийм төвшөнд хүмүүс очичоод тэгдэм бэ. Тэр нүг дотроо ингээл нөгөөтгөө ингээл гүрийгэд явсараад тийм юмд орцсон. Тэгээд миний болохоор юу нас болцсон юм аа. Хүн ихтэйсэн. Тэгэл за энийг ч үсэхгүй болохгүй, тэрийг ч үсэхгүй болохгүй гэл те. Тэгэл нөгөө ингээл нэг дургүй юм анги хийгээд тэр чинь дургүй юм хийнэ гэдэг чинь жоохон уураа дараад байгаа л явахантай юм байна шүү дээ. Өөрөө одоо уура дарах уур гэдгийг чинь цаана нөгөө хоёулаа хамгийн ихний нөгөө шалтгаанууд дээр нь ярьж байхад нөгөө миний өөрийн гэсэн үнцэн, өөрийн гэсэн хэл хязгаар, өөрийнхөө тийм бэ. Өөрийнхөө зарчмыг, өөрийнхөө үнцнийг, өөрийнхөө хүслийг өөрөө дараад байна шүү дээ. За яг хөө энийг үзэхгүй болохгүй, энийг яахгүй болохгүй. Яна энэ бас ингэчсэн байж тээ. За хүрээ дээрээ гэл ингэсээр байгаад тэгээд нөгөө оноос хойш 4 сар тусалт хүртэл тэгвцсэн байхгүй. Яг дундуур нь амраад байгаа. Тэгтэл нөгөө нэг тийм алдталгаар ингэж юм явсараад тэгэл ёстой цэник тусдаг юм л дээ. Thank you. Яасан гэсэн чинь наад дотор аягүй чухал үг гарч ирж байгаа байхгүй. Одоо хоёулаа чинь дөрөвт хэсэг рүүгээ буюу тэгвэл бид нар яах ёстой вэ гэдэг нь орж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнээс наад нэг албатлаг гэдэг үг чинь тийм ингээд одоо бид нарыг хэнийг албадж байна. Бид нар өөрөө өөрсдөө албадж байна тийм. Тэгэхээр чин тэр нь болохоор цаанаа бидний нөгөө өөрөө өөрсдөө хүсэл хэрэгцээ тийм орон зай өөрийгөө хүндэтгэх, бусдаар хөндлүүлэх гэдэг тэр бүх юм ингээ одоо хүн урланд гიშгэгдээд шүү дээ. Одоо сүүлийн үед нэг ийм сонирхолтой үг сонсогддог болсон суг гэдэг. Суг болсон явж байна гэдэг шүү дээ. Цүнх хэрэгч гэдэг үү? Тий, суг гэж ярьдээ билээ. Би ихэд ингээ гайхаад юу яриад байгаа ингээ гайхаад бүр сугны үс гэдээсэн шүү. Тийм. Сугаа олч хүснэ олчих ч гэлээ юу гэх. За тэгээд тэр нэг сух хавцаа олчвол тий та ингээ уур тэнд бас давхар таныг дагаа явж иршүүл гэсэн юу болоод дээ шүү дээ. Албатлага яваад дээ шүү дээ. Өөрийгөө албатаад байна уу? Бусд нь албатаад байна уу? За тэгвэл хоёулаа сүүлийнхаа буюу хамгийн сонирхолтой хэрэгтэй хэсэг рүү орох уу? Тэгье. Би сая нөгөө burnout дуураас болдог гэсэн чинь бүр ингээ шоконд орчлоо. Ямар сонирсэн нэг тэр талаас нь бодож үзээгүйсэн чинь бас нэр тийм биш шүү. Дотроосоо шатаал явж байгаагаа мэдэхгүй тэгээ удсан ба штэ. Тэгээ шатаад явсан байгаа. Тийм байна. Яг ер нь бол тэгэл гал уйлдаг ин хараад ирсэн чинь тий. Тэгэл ерөнхийдөө бид нар ингэж төсөөлж болно шүү дээ тий. Бидний одоо дотор хүмүүс маань тий
70 тухаас ухамсар маань бол ерөнхийдөө төсөөллөөр л ойлгодог. Төсөөллөөр л бид нар харьцаж чаддаг. Тэгэхээр ингээд төсөөлөд үзэх юм бол одоо ингээд айгүй гоё тийм саад байлаа тий одоо ингээд цэцэрлэг төрөлн байлаа таны дотор ингээд тэгсэн чинь ингээд гал оволцлоо нэг талаас тий тэгэхээр ингээд айгүй хурдан ингээд тийм галт тий тэр бүх ингээд моднууд нь автаад тэгээд ингээд шатаад дуусахаар юу үлдэх вэ тий за тэр борнауч амар мэдрэмж. Тэрийг ингээд яхаар зүрх ингээд ёх гэл тэгдэж штэ. Хэцүү амар. Би чинь бас яг нэг өнгөрсөн хавар штэ тий нэг айгүй том төслийн юунд ингээд өдөр шөнөгүй нүдэд нойр айгүй багтаа яваад байсан. Өдөртөө нэг шөндөө нэг 4 цаг л унтчихсан. Тэгсэн чинь burnout болоод тэгээ burnout нь яаж илэрсэн бэ гэсэн чинь одоо яг нөө түрүүний нөө тинейж октод шиг тий ингээд эмзэглэхгүй юмд эмзэглэж ууралж жишээлбэл хэлэрчээ. Burnout монголоор юу вэ? Цэник тусах гэхгүй юу гэх мэдрэлийн ядар. Депресс марк юм шүү. Тийм, ер нь бол тийм байх депресс марк юм байна тийм. Тийм burnout гэхэр яг хүмүүс ойлгоод байдаг. Тийм, хүмүүс ойлгоод байдаг. Тэгтээ нэг гоё Монгол томьёол байдаг юм шүү юм тийм. Миний хавьханд яг Монгол томьёолын гаргаж ирсэн байхгүй гэдэг. Яа, тэгэл тэр амар юм. Сэтгэлийн гүн хямрал. За бас тийм баха. Гэхдээ хямралч нь бол арай өөр. Тийм ээ тийм. Burnout гэдэг чинь бүр ингээд дуусаа шатаад дуусаа. Тийм. Өстө цэник тусна. Ерөөсөө ямар ч юмнаас тэгээ баяр хөөр авахгүй гэдэг чинь хамгийн амар юм байна. Тийм. Тэгэхээр ер нь уур бол burnout. Над чиг тэгээ дамттай хоол идэх дуртай хүн бүр юу ч идмээр гүйчих шиг яг энийг тэмсэн тэрийг итгэсэн ямар гоё юм бэ гэдэг юм байхгүй болцсон. Тэгсэн чи юу юм ч юу би яачаад байгаа юм бэ гэсэн шүү дээ. Яг гэхдээ манайхан бол бас сонсож байгаа бах те бид нар ингээл нэг эмошн нэг эпизод дээр нэг эмошн ярьж байгаа боловч тэр эмошны цаана ингээл солонгорол болсон бас ингээл харагдаад бид нар ч хоорондоо уялдаатай. Нэг нь ярихаар заав нөгөөх нь яригдаад гомдол ингээл өөр ирэхгүй яригдаад явчихж байгаа юм шүү те. Тийм байна. За тэгвэл одоо яаж хоёулаа ингээл энэ үр дагавраа ярьж дуусныхаа дараа айгу санаа алдтээ. Санаа алдтээ. Хүнд юм уу гэж ятсан те. Одоо тийм хэцүү амаргүй юм ярьж байгаа юм шиг. За одоо тэгвэл яаж гарах вэ гэдэг арга бүгдээрээ сонсъё те. За би энэ дээр эхлээд нэг юу надад үүссэн төсөөллөд төсөөллөө хуваалцчих. Ерөөсөө нөгөө юу лээс караоке ч юу гэдэг л төрөлж битүү чанагч. За битүү чанагчийн дээдлэлт нэг юм нэг жижигхэн нөхөө байдаг шүү дээ тий. Тэгээ тэрийг уу ингэж жоохон онгоолгож парыг ингэж баг багаар гаргах юм бол хугацаанд маханч гоё чанагдаад шүлэн чамдтай болоод галтгооч цэвэрхнээрээ тий. Тэгээ цаг хугацаанд тийм. Тэгэхээр ерөөсөө одоо бид нар яах ёстой вэ? Ингээд ууртайгаа яаж ажиллах вэ гэхлээр тэр одоо нэг жижигэн тагийг л те ингээд үе онгойлгодог те тэндээс зөөлөн аргаар гаргадаг өөртөө болон өрөөлт хор хөнөөлөхгүйгээр те тэр тал руу бол бид нар орж ийн л да тийм болохоор чи эхлэхгүй би нөгөө инэттэй юм ашиг гэдэг байна. Please одоо эн чинь жоохон нэг сэтгэлээ сэргээж жоохон тийм заваанд юм ярьчия. Яа тийм ярьчия энийг ярмаар санагдаад. Би чи залуу байлаа, мөхтэй байлаа. 25-аас 35 нас. Яа. Тэгсэн чи нэг солонгос байгууллагад ажиллал. Манай тэгээд босс надад жоохон дурггүй нэг юм орилоо чарлаа тастаас үнээс намайг бүр хит инэдэг гэдэг чинь ха гэх. Тэгээ тэрэнд нэг дургу. Тэгэл нэг удаа нөгөөт чи ирээд надад яг уураа гаргасан. Нэг сонин загнаад би бүр юунд загнасныг ч одоо санахгүй. Тэгсэн чи миний бүр ингээл хамаг дурггүй өрөөл юм одоо юу намайг загнаад байгаа ингээл тэгсэн чи наа кофе хийгээд ирсэн хамгаал тэг чин кофега хотхтаас айгүй ингээл ширүү ууртаа хотгож байгаа байхгүй. Тэгэл кофега хийгээл сүгэ хийгээл чихрийн хийгээл ингээ хотгож ирсэн чи бүр дургуураад тахна нүлэмцэн. Тэгээ бодгцсан чи нөгөөд чи сүтэ кофе юм болохоор харагдахгүй. Тэгээд нөгөөд хөгс тэгсэн чи нөгөө нэг амар уурчин инээ түрээд зүг өрөлдсөн. Бүр уцалжсэн уурчин зүг өрөлдсөн. Тэгээд нэг сайхан ашигтай өхөн кофе уучихсан чи манай захирал намайг гайхаа хараад манай бас гайхаа хараад байгаа байхгүй. Энэ төрөл минчээгээл орсон юу болоод гараад ирээ. Ямар хурдан гайг болчих. Тэгснэ ингээ кофе гоолаа гамттай байна гэдэг ирсэн шүү. Яана. Жохон зав юмчлаа sorry. Тэгсэн чи саяхан наатан
нар ч нөө сүүлийн үед ингээд нөө рилүүд явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь бас яг надтай ч адилхан рил явж байна. Яасаа гэсэн чинь нэг хүүхэн ингээд юу нөө порлоно хөөсрүүлсэн ингээд аяг угааж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь цаанаас нь ингээд нөхрийнх нь дуун сонсож байгаа байхгүй юу. Үе миний кофе болсон уу гэсэн чинь болсон гэснээр нөгөөдг нь латте дээрээ ингээ хөөсдөө штэ тэгсэн чинь нөхөртөө л ууралсан байсан юм шиг. Тэгсэн ингээд порлооныхоо хөөснөөс ингээд кофен дээр нь ингээд бацаад нэмж намайг удвал цэвэрхийн гэхдээ яко биш юм би. Тэгээ би бүр тэрийг дараа нь ботхоор л инээ төрөд өгдөө. Тэгэхээр уураас гарах хамгийн шилдэг арга инээд юм блэ. Ерөөсөө л ингээд нөгөө амар ууралж байгаа нэг инээд төрөх нэг юм болчихгод нөгөө түнэс бутраал алга болчтой. Манай нөхөр айгу тийм арга хэрэгэлдэг. Би ингээл нэг хаяа мэдээж ингээл уурлаа штэ. Бас ураг хитим шиг байна. Нэг нөхөртэй гардаг гэдэг штэ. Тэгэхээр цаадах чинь нэг марцын мээр инээлэг чингүүд нөгөө нэг уурлах гэжсэн ёо ингээл орж ирсэн юм чинь шууд ингээл байхгүй бол хамт тастаас өхрөөл явчихдаг штэ хөрхөө. Тэгээд инээд их гой гаргадаг. Наад чинь нөгөө юу талаас нөгөө коучинг талаасаа тайлбарлахад надад ч айгүй гоё тайлбартай. Юу вэ гэсэн чинь та өөрийгөө сатааруулж байна. Өөрөөр хэлбэл таны тэр уур хүргэсэн триггер буюу шалтгаанаас өөрийгөө сатааруулаад өөр нэг инээдтэй, хүчтэй, өөр ямарваа нэг юмд анхаарлаа хандуулахаар нөгөө л нэг 90 секунд шүү дээ. Уг нь бол уулна бол тий. Тэгээд одооний тэр нэг хөгжилтэй инээдтэй рилүүд чинь TikTok дээр ч Instagram дээр ч нэг 90 секунд шүү дээ. Тэгэхээр тийм хөөрхөн гоё инээдтэй тий хөөрдөм гэд өөрийнхөө анхаарлыг сатааруулах. Өөр юм дээр тий ингээд ууралсан байх юм бол хурдан ч хөвчээ гээл тий. Тэгээ үнтэй тэр нөгөө 100 жилийн түүхтэй юу лээ Сваровски аяг тавг шанах авч идэхээс өмнө үнийг бодох. Тий ингээс нөгөө чихвч хийгээд байгаа юм ба шүү. Өөрийгөө сатааруулах. Тэр триггерээс салгаад өөр юм. Яг хөө тэрний цаана бас нэг өөр тайлбар өгдөө. Тэр нь юу вэ гэхэлэр инээдтэй юм гэдэг чинь бол юу окситоцин ялгарч чинь гэсэн үг. Би аз жаргалын позитив юм болж ирж байна. Аз жаргалын гормон ялгарч чинь гэсэн үг. Тэгэхээр нөгөө уур гэсэн тэр гал руу нөгөө миний юу л нэ халдсан илгэн дээр хүүтэн ус уусан гэдэгтэй яг адилхан. Яг адилхан тий ингээд нөгөө шатж байгаа тэр дотор шатж байгаа тэр гал дээр ингээд гоё зөөлөн одоо шүршүүрний ус гэдэг шиг тийм. Шүршүүр гэснээс хоёр дахь бас нэг арга нь зөөлөн арга нь. Хэрвээ танд боломж байгаа бол хэрвээ танд тэг ингээд гэрийнхаа нөхцөл төсвөл тийм байгаа бол сайхан усанд ороо. Усанд ороод гоё үнэртэй шампунаар тэг ингээд өөрийгөө бүр ингээд дургу өрөөдөө бол гэрээсээ гараа саун орно. За надад чинь нөгөө миний энергийн талаас бас яг тайлбар нь таарад байна. Энерги чинь нөгөө гал болчиход байна шүү дээ. Тэгэхээр галыг юугаар унтраах юм? Усаар. Тэгэхээр гоё усанд орно. Саунд орно. Тэгэхээр нөгөө тэр хөлсөө гарахаар тэр илүүдл халуун энерги чинь гарч явж байгаа. Ишүү галыг юугаар унтрааж болох вэ гэхээр ерөөсө шатааж дуусгана гэж байгаа. Тэгэхээр мэдээж гэртээ шатааж дуусгахгүй гарч тэгэхээр нөгөө агаарт гараад гүйж хараагаад л одоо тэр дотор нөгөө буцлаад байгаа юм хөдөлгөөнөр гарахаар бас хөлсөөр гараад тэр чинь бас нөгөө арилчиж байгаа. Тэгээ инээд чинь баг агаар юм шүү. Явж явж те хэрэг яг энергиэр нь ярих юм бол тэгээ бас нэрээ бодоод исэн чинь тийштэй гэдэг нэг мэддэг хүн шиг ярьж зүгээр тийштэй гэдэг чинь нэрээ тийм биш дээ гэж байгаа. Саяхан бас би нэг уур хүрээд болдгоо нэг 7 өмнө лөө дээ. Тэнгүүт нь албаар нөгөө инээдтэй юм олж удлаа ш. Тэгсэн чинь яг өмнөх нэг хэдэн хоногийн өмнө би нэг юм дээр хинээсэн юм а. Тэрийг бодоод бүр инээгээд гарцсан ш. Тэрийг инээдтэй юм ярьчих. Тэг жоохон хамааралгүй. Гэхдээ бас ууртай холбоотой юм. Манай нэг таньдаг хүүхэн фэйсбүүк дээр нэг цэцгийн газраас нэг цэцэг авах гал нэг бэлгэнд нэлээд өмтэй цэцэг юм байна л да. Тэгээл нөгөө зарж байгаа хүнээс ингээл айгүй олон юм асуусан юм байна л да. Тэнгүүд нөгөөт чинь завгүй исэн юм шиг гон тэр худалдаг чинь. Тэгээл нөгөө энэ тэгх юм уу энэ тэрх юм уу тэгээд яах юм ингээл асуугалсан чинь хариулж ярьсан. За би ер нь завгүй байна чи битээ олон юм асуудаг гэх нь халуун. Тэгс чи та яагаад дуурлаад байгаа юм бэ? Би бас асуухгүй бол болохгүй шүү дээ чи бэлгэн өгөх гэж байгаас том бэлэг штэ гэл тэгсэн мэл тэгсэн чи юу гисэн гэж за хайртай дуртай болтол бичлээ штэ гэж. Тэгээ би бүр тэрийг биш эйгөө инээд төрсөн байхгүй юу? Бүр хөхрөөл ерөөсөө бүр нөгөө тэрийг ботхоор бүр ингээ инээд хайртай дуртай болтол бичлээ штэ одоо болоо штэ. Тэгээд нөгөө тэр 7 өдрийн өмнө уур өрөөд харна албаар нөгөө инээдтэй юм ботгоо нэрээ тэрэн дээр инээсэн штэ инээсэн ч нэр алгуулчих бас тэгэхэд. Би бас өөртөө нэг юу яадэ. Одооний залуучууд ч бол мэдэхгүй байх. Намайг одоо 25-аас 35 настай хад дөнгөж энэ хошин шок гэдэг гарч эхэлчихлээ л та. Тэр үед нь би бас
одоо очиж үздэг байлаа. Тэгсэн чинь тэрэн дээр нэг юм хөөрхөн нэг хэсэг явж байгаа байхгүй нэг сцен. Тэгсэн чинь телевизээр гарч ирлээ. За тэр нь ч яг тэр нь чухал биш. Тэгсэн чинь ингээд нэг хоёр хүн муудалцж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг талынх нь хүн нь муудалцж байгаа нэг талын хүн нь ингээд ам нь нэгдэж байгаа. Гэхдээ амнаас нь юм гарахгүй байгаа. Тэгсэн ингээд гар марна яг нэг ууралсууны гар хөлгөлдөг шүү дээ. Ингээд хэрүүл хийж байгаа хүн. Тэгсэн чинь хажуунаас нь 3 дахь хүн хурж ирсэн. Энэ яацэг хамаг муу үг дуусна. Хөрхөд болохгүй юмас нүлцсэн. Чи хамаг мууг дууссан гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь би өөртөө тэрийг хэлдэг болцсон. Яасан гэсэн чинь ингээд уур хүрэн штэ тэгсэн чинь дууга ингээд жоохон хураагаад басан чинь өөртөө бол өрөөлт тийм харамсалтай юм хиймэргүй штэ. Ингэж хамаг мууг дууссан. Тэгэхээр нөгөөдхөө санаад ингээд нийт хүрэн. Тэгэхээр чин цаана эргээд нөө сатаараад нийтдээ бодоод тэ ингээд бас тэрний бас нийт чинь гоё нөгөө хасах юмыг нэмэх болгочиход байгаа юм бэ. Тий. Юу наач жаргалын орно. Ер нь бол ингэдэж штэ. Аз жаргалын одоо аз жаргалыг үйлдвэрлэдэг. Одоо аз жаргалыг мэдрүүлдэг. Их усврын 80% нь бидний дотор байдаг. Ямар сайхан юм. Өрөөлөө сайхгүй өөрөө сайн. Тийм. Бидний дотор байдаг. Яг нь өдөөгч нар нь гадаа байж болно. Гэхдээ хүсвэл хизээч бид нар тэр аз жаргалыг одоо идэвхжүүлэх. Тэ одоо манайд аз жаргалын одоо бидний дотор аз жаргалын 4 аппликейшн байна гэж бодчих л дуусаар ярих юм бол тэ. Тэгээ тэднийгээ идэвхжүүлэх гэвэл бид нар anytime тэ тэрэн дээрээ дараад одоо жишээлбэл түрүүний хоёулангийнх нь ярьдаг окситоцин тэ нөө нийттэй юм яриад нийттэй юм үзээд одоо өстө юу л вэ дата хямдхан тэ YouTube байна, Instagram байна хүссэн бол тэ нөө 90 секундээ ууралж хин нэгтэй ингээ гомдоож чиг одоо нөгөө хайртай дуртай болтол бичлээ штэ гэдэг. Тэрийг бодол инээд нүрчин. Юу нэрээ тэрийг тоол ингээ хөхрөөд идэв. Хайртай дуртай бичлээ штэ ахтай. Хөрхөн багцтай. За дараагийнх нь арга нь за тэгчээд мэдээж ирэх тэгэл хин нэг нь таныг уурлуулсан байхад тэгэл өстой юу инээдтэй юм инээдтэй юм хагаал ингээл явж хахаас гадна бас тэр чин нөгөө түрүүний чанагч лөө битүү чанагчаас нэг дэлбэрч хамаг дотор байгаа уур нь махтайгаа төмстэйгээ ингэж буудах биш ингээ баг багаар гаргана гэдэг шиг өөрийнхөө тэр дотор болж байгаа юу одоо танил бас нэг чухал хэсэг хөндөгдчихэд штэ тэгээ уур хүрээд байна. Тэгэхээр тэрийг илэрхийлэхдээ одоо яг нэг сэтгэл зүйн айгу том арга байдаг. Чи гэдэг үг хэрэглэхгүй дандаа би гэдэг үгээр илэрхийлнэ. За тэгээд ягаад чи гэдэг үгийг илэрхийлэхгүй байгаа вэ гэдгийг би тайлбарлая. Яагаад гэвэл чи тэгээ үздэй, чи ингээ үздэй гэхлээр нөгөө хүнээ триггердэд байдаг байхгүй. Нөгөө хүндээ одоо хатгаад ш. Одоо нөгөө миний юу гэдэг вүлээ? Миний цэцэрлэгт хүрээлэнд байсан төмрийг би хажуу талын цэцэрлэгт хүрээлэн лөө ингээд дамжуулж гин гэсэн. Яагаад гэвэл нөгөө хүн чинь тэрэнд өдөгдөөд эргээд одоо миний илэрхийлж байгаа тэр бухимдал, гомдол, уур тэ тэр зүйлийг хүлээж авахгүй. Өөдөөстэй тэгээ яасан тэгээ үздэй буцал дээр ш. Нөгөө хоёр машин нэг нэгээ буцал дээр нь. Тийм болохоор би гэдэг байр суурнаас тэ ингээд би одоо гомдцсон явж байна. Миний уур хүрээд байна. Яг нь миний уур хүрсэн нь бол ийм шалтгаантай. Ягаад гэвэл ингээд надад би тийм одоо үг сонссон чинь миний одоо ингээд намайг ингээ үл хөндөлж байна гэдэг. Тийм мэдрэмж надад төрж байна. Одоо жишээлбэл айгүй энгийн жишээн дээр ярих юм бол тий одоо ингээ би надад айгүй эвгүй санагдчих. Заавал би ууралж ингээ уур гэдэг үг хэрэглэх нь алдгүй. Тэгээ надад айгүй эвгүй санагдлаа. Яасан гэсэн чи би ингээд өөрийнхөө бас нэг чухал санааг тий ингээ илэрхийлж байхад миний яриаг ингээ дундуур нь тасалсан чинь надад ингээд намайг үл хөндөлж байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд байна. Тэгээ тэр надад айгүй эвгүй байна гэд өөр дээрээ тусгаж яриад байх юм бол зүгээр л өөрийнхөө дотор болж байгаа зүйлийг л хуваалцаж байгаа шүү дээ. Түүнээс нөгөө нэг хүнийг те ингэж буруутгаж одоо чичлээгүй. Тэгэхээр одоо бас нэг арга нөгөө Тэгэлээ нөгөө юугаа миний дотор юу яагаад байгаа шүү. Битүү чанагч нь тоол ингээд түлхэх гээд байна шүү гэдгээр хэлдэг юм байна шүү. Тийм байна. Тийм байна. Яг гэвэл бид нар чинь уураа илэрхийлэхдээ
Тэр чинь бол гал юм чи. Тэгээд нэг чи гэдэг чинь бас хүчтэй сонсогддог шүү дээ тий. Би нэг дээрүүд нэг ярьслага үзчихсэн чинь нэг жүжигчин нөхөр нь өөрөөс нь дүү ахгүй юу. Тэгсэн мэт та гэж харилцдаг гинэ. Тэгээд нөгөө би бас нэрээ тийм гэр бүлүүдэд таарч. Тий, тэгээд нөгөө сэтгүүлч нь асуугаад байхгүй танаас уулын дүүштэй та ягаад та гэдгсэн чинь яг нэгдүгээр хүндэлж байгаа хэлбэр гэдэг жаа. Хоёрдугаарт болохоор та гэхэр хэрэлдэж чаддгүй юм билээ гэж байгаа байхгүй. Чи өөрөө тэгээд гэд ингээл чамаас болоод гэд нүг тэгэж нүгж чадахгүй. Та өөрөө тэгээд танаас болоод гэд тэгэхээр нэг утгагүй сонсогдоод байдаг гинэ. Тэгээд нүг хэрэл хийж чадгалчдаг. Тэгээд нүг эвтэйхэн ярьдаг болчдаг гинэ. Тэгэхээр баг бүр болохгүй та гэж яриад эхлэх ёстой юм ааш. Тэ? Тэгэхээр айгүй тийм чи гэдэг хүчигтэй авианы хувьд ч тэр яг нөгөө тэр хэлж байгаа энергийн хувьд ч тэр маш тийм шулуун орж ирээд нөгөө хурц орж ирээд байхгүй. Та гэхээр арай нэг юм битүү орж ирээд байгаа юм зү. Одоо хэл шинжилгээний хүмшилтэй тэгтээс чамаас сонсоод байсан чинь нөгөө чичлэн гэдэг чинь арай эндээс гарах. Чи. Магадгүй шүү дээ. Юм яаж мэдээ. Тийм магадгүй шүү дээ. Чи гэдэг. Энергийг харахад ч гэсэн тийм байгаа. Мэдрэхэд тийм байгаа. За бас нэг арга байна. Тэр нь хэрүүл одоо би гэдэг байр сууринаасаа ярьж чадахгүй байлаа. Үнэхээр тий одоо би ч бас шатж байгаа хүн шүү дээ тий. Гэтэ би гэдэг байрнаасаа ярьж чадахгүй байлаа. Гэтэ одоо илэрхийлээ ялангуяа бид нар чинь одоо эмэгтэйчүүд маань тий бүсгүүчүүд маань хайртай хүнтэйгээ нөгөө залуутайгаа нөхөртөөгөө тий ингээд ярихдаа бол бие барих нь бас арай юу шүү дээ. Баг штэ яа тэгвэл одоо хайрын гэсэн тэ нэг тийм тонцгой нэг хүлээлт явж байгаа штэ хоёр талд хоёуланд. За тэгсэн чинь ийм хоёр үгийг өгнөөс л зайлс хийж гэж байгаа даа. Одоо коучинг талаас нь тайлбарлах амьдралын коучинг тэ дандаа хизээч гэсэн энэ хоёр үгийг л хэрэглэхэ болчих. Яг тэгвэл та шудраг бус байна. Одоо түрүүний нөхрийгөө эрэхтэй сүү аваад ирээрэй гэдэг хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь нөгөө яна мартчихлаа гэдээ ороод ирлээ шүү дээ. Чи дандаа л ингэж миний хэлснийг мартчихдаг. Худлаа шүү дээ. Хизээч намайг үнэлдэг. Хизээч намайг нөхөө удаж байгаа мэд юм шүү дээ. Тийм. Тэгэхээр чи нөгөө дандаа хизээч гэдэг хоёр үг бол яг нөгөө талын хүнийг нөгөө чижилж байгаа. Яг түн та шудраг бус байна. Нөгөө хүн чинь тэгэл байнгын болоогүй нэг байнгын болгож ирээдгээ шүү дээ. Тэгэхээр чи аягүй шудраг бус санагдангууд нөгөө хүн уурлна үсттэй. Яасан гэж чи тэр хүний үнцэн, тэр хүний орон зайлуу болтой өшөглөл орж иш. 10 удаагаас 3 удаа мартчихад л дандаа болчихгоо. Дандаа болчихгоо. Тийм байна. За. Одоо яг манай хэрүүлийн үгэнд дандаа ийм үгнүүд явж байгаа. Гэхдээ энэ бол бас нэг манай монгол сэтгэл зүйч яриаггүй шүү дээ. Тэгэхээр хүн гэдэг амьтан чинь л ерөнхийдөө гомдохороо заавал нэг туйлын үг хэрэгэлдэм байл та дандаа. Тэ хизээж тэ. Never always тэ. За нөгөө энерги талаас нь яаж тайлхаа бас нэг ярьчихгүй. Нөгөө гомдол бичиж чатаадаг арга чинь ууран дээр бас хэрэгжилж болно. Яг гоё угаасаа гомдлоос л уур гарч байгаа ихэнхдээ. Тэгэхээр нөгөө тэр бичиж шатаадаг арга нь хамгийн эко арга гэдээ ирээдсэн. Тэгэхээр ууран дээр ч гэсэн бас болно. Яа батадсан ч дургуйчлаа та нар намайг дамтлагдсан байна. Тэ одоо юу гэдэг чи өөр юу ч мөчин гэж байгаа л. Тэгээд нөгөө өстө дээр чи гэж хэлж чадахгүй байгаа дандаа гэж хэлж чадахгүй байгаа юм а. Бичиж шатаач нь. Тэгэхээр дараа нь бас нөгөө хүнтэйг ярихт ч эвтэйхэн ярина. Өөрийгөө гоё ойлгуулна. Тэгэхээр бичиж шатаадаг арга бүх аргуудад болно шүү. Тэр гомдол байна уу, уур байна уу, шаналгаа байна уу, юу гэдгийг, айдас байна уу. Бүх тэр нэг дотор зовоосон юмыг бичиж шатааж болно. Айгу амар. Гэхдээ оройд л нэг юм шатаачих. Тэгэхээр чи хөнгөн тэр нөгөө биш гэдгийг бас хийчихэд байгаа байхгүй тий. Тэр нөгөө битүү чанагчныхаа ихний ууруудыг гаргачихад байгаа байхгүй. За дараагийнх нь арга нь болохоор бас ингэж ирдэм бэ нөгөө энерги талаас тайлбарлахаар уур гэдэг чинь тэр гад энерги гэж байгаа. Тэгэхээр нөгөө бүх бидний тэр дотор байсан одоо нийт энергиуд нэг газараа цугларчаад хурц болчтой юм байна л да. Тэнгүүт ингээд нөгөө хүчтэй дайж орж ирээд байдаг огцом. Тэгэхээр тэрийг тайвшруулахын тулд амьсгаагаа ингээд гүн аваад бүр ингээд гиз хүртэл аавн бараг тэр юу хүртэл хөвлийн самаа одоо хаашаач бүр нэг юу хөл хүртлэж байсан юм. Тэгээд луу шиг гал гаргаж байгаа юм шиг нөө муур хах гэдэг чинь тэрний нэг юм байхгүй гэл бүр ингээд нэг төсөөлж штэ гоё луу шиг ингээд бүр ингээд галаар бүр ингээд нөгөө амнаас тэр юу гал гарч ингээд утаатаа тортогтоо тэгээд нэг овоо хэд амьсгал нь дор хийж 10 удаа
Тэгэхээр тэр гал энерги бас нөгөө шатаад дуусч байгаа байхгүй дотор нь нөгөө фишинг ингээд нөгөө хит авалцсан галаа чи ингээд нөгөө юуг нь халуун утааг нь гаргаад байгаа юм шиг тэгээд бас гарна. За орой болгоныг цааш шатаач. Бас ингэж ярьд юм билээ. Яг ууралж байгаа хүний нүд рүү хараад ирэхгүй гэдэг юм билээ. Тэгэхээр яадаг. Тэр нь харин тэр хурц энерги ингээд орж ирээд байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө эвгүй гинэ тэр хүн чинь уурандаа юу ч хэлчих магадгүй. Тэнгүүд бидний нөгөө хамгаалтыг ингээд зөхөө. Тэгээд бидний хаяа амар эмзэг хөдлөж явдаг шүү дээ. Тийм юм болоод идэм байл л да шууд ингээд. Би бүр ингэж сануулдаг шүү дээ. Нэрэ харц суулаа. Айгу хурц болчихдээ шүү дээ. Нөгөө гял зал бүр ингээд тэ нэг эвгүй. Яста гүн рүү ороод байгаа юм шиг. Тэ нэг нэвтлээд байгаа юм шиг бүр хатгаад нэвтлээд байгаа юм шиг. Тэгээ бүр ингэж ярьдیں۔ Хаяа аавра дээр тийм ууртай энергиуд харагдах юм. Чи уурандаа эвгүй гэлэх гэдэг нь нүүдгч цугларч байгаа одоо бүр ингээд нөгөө эвгүй тэр яг нөгөө юм юу яасан хатгсан тийм үгээр хэлэх гэдэг наа. Наадах чинь энергиуд юу хэцүү болох вэ гэхээр нөгөө хүн эмзэглэл чинь чи одоо нэг юм хэлчихэж штэ одоо өстө чамайг тэрхийн хараа ингийн хараач гэдэг мэдгүй одоо юу гэдэг нэг юм хараал шиг үг хэлчихэж байгаа байхгүй одоо нөгөө тэр хүнийг ингээд нэг энергийн гимтээс үг хэлчих гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр нөгөөх нь нөгөө хүний нөгөө хүн хүлээж авахтаа эмзэглээд тэрийг ургуулад жинкнээс хараал шиг очиждаг. Тэгээд нөгөөх нь бийжээд хэрэгжээд явчих юм бол чамд тэр энерги нь буцаад 3 удаа ирнэ шүү. Амаа мэдэрэй гэж бүр хэлдэг. Амаа мэдэрэй. Аюултай шүү. Карма. Тийш үү яг үнэ карма үйл өөрийн тэгэл нөгөө сайхан Google сайхан хариу наашаа цаашаа тэг шидэлцэл явчихдаг байхгүй. Тэгэхээр уралж байгаа хүний нүд рүү харахгүй хэрэг уралцсан бол тэр хурц үгээ хэлхээс өмнө бичиж шатаачих. Тэгвэл ядаж хурц биш бүрэнгийн үг хэлэх нь шүү дээ. Арай нэг нөө чи биш та гэдэг шиг үг хэлэх нь шүү дээ энерги хувьд. Тэгж яг энергийг тэгж тайлбарлалт юм билээ өөр энергийг. Тэгтээ бас өөрөө бас гоё нэг спорт руу бас гаргаж болт юм билээ. Одоо энэ физикал эйжийг харалтаа ямар гоё уура гаргаж байна. Хор шарандаа тэтэрчээс тэ нэрэ тэг нөгөө тэр нэг юугаа зүв чиглүү. Гэрээ цэврээ. Маш гоё гаргаж байгаа байхгүй юу? 50 орийнхаа хамаг ямиг авч угаа. Тий бидний бүр омгшоогоол тэр чинь бас уурыг бас гоё гаргаад байгаа арга биш шүү те. Тэр спорт руу гаргах нь бас зөв. Тэгээ миний анзаарснаар бас ингэдэм билээ. Энэ тулааны спортын нэг тийм айхтар байт юм билээ. Илүү хоршортой, илүү тийм юутай, адреналинтай хүмүүс идэм билээ. А зүгээр юм 50 спортууд дээ шүү дээ. Одоо ганцаараа тэмцэлддэг. Одоо яг хурдны гүйлт ч гэдэг юм, усан сэлэлт ч гэдэг юм. Тэр чинь өөр юм билээ. А яг юм бокс ч гэдэг юм уу тэр чөлөөт тулаан юу хичүүлээ нэг UFC чинь цаанаас нь бас нэг өгдөг байна. Тэгэхээр нэг бодвол миний ойлгож байгаа тэр айгуул тэр нэг гаригууд нь байж байгаа хаа. Нэг бол өстө Багдад ирлүүлсэн дургуун нурцсан. Тэр нь гоё. Тий травманууд нь ингээл гоё нөгөө нэг өөрийн одоо жишээлбэл тэр Мадоннаг тэгдэг шүү дээ. Одоо Мадонна байна. Тий одоо ингээд Мерлин Монро байна. Тий багаасаа ингээд травма авсан хүмүүс тий тэрийг гэдэг байхгүй. Гэтэ яг тэр бол уураас өөр л доо. Тий бас нэг шалтгаан юм тий нэг түлэн. Тийм тэгэхээр нөө чи тэгээд дээ штэ нөө бас наад чи айгуугаа таарад байна л да ингээд нөө физикал буюу ингээд бие хөдөлгөж уураа гаргана гэдэг чинь бие хөдөлгөхөд бидний биед нөө төрөний миний хэл дээр нөө аз жаргалын нэг аппликейшн маань төвчдөг тэр нь серотонин. Тэгээд хөдөлгөөнтэй ингээд одоо гүүх үү, жимд явах уу, үсрэх үү, тэг гэр орноо угаах уу гэдэг байлгүй. Яг гэр орноо угаана гэдэг чинь бол бас нөө өөр төрлийн юм болчихно л та допамин. За тэгтээ яг ямар ч байсан л ингээл ямар нэгэн хөдөлгөөн хийхэд за танд бол ямар аз жаргалын гормон хамаагүй хамгийн гол нь тэр аз жаргалынхаа үйлдвэрийг л аз жаргалын гормон гэсэн чинь нэг Монгол нэг зүрх цэцэг санд орчлоо нөгөө өдөр нь юу лээ хэрэлдэж зодтолт нь орой шүн тос юу лээ тос гартал тэврэлдэнэ. Өдөр нь цус гартал байлдал шөнө тос гартал юу яагаад тэг тийм нэрэд. Тэгэхээр зарим үсэксээр тайлдаг юм билээ бас. Тайлдаг. Тэгэхээр тэр чинь бас нөгөө аз жаргалын гормон бас спорт нөгөө окситоцин юм явчих. Би нэг л 4 юм хэлчихэж ярьдаг. Одоохондоо ойлоо. 3-ыг ярьчлаа тий. Тэгэхээр нөгөө спортоос болчихж байгаа шүү дээ тий. Тэгэхээр ч movement юу юни терапи гэж айгүй гоё юм байдаг шүү дээ урлагийн. За. Тийм тэгэхээр арт терапи гэдэг. Тэгээ тэрэн дотроо би бас нэг ийм айгүй гоё тийм ярьдаг ийм подкастыг сонсдог байхгүй юу. Тэгээ тэр нь болохоор хөгжим. Хөгжим нь бол бидний ингээд тархинд айгүй нөлөөлдөг гинэ.
Тийм. Тэгэхээр ингээд бидний ингээд сэтгэлийн маань ингээд уяраадаг. Манай монголчууд гэдэг шүү дээ уяраад. Уяраадаг. Тэгээ уярч байна гэдэг чинь нөгөө хурц. Ямар сэний энергиэр хөгжимчин ус гаригатай хамаатай гэдэг шүү дээ. Нептун гэхгүй юу? Тийм байна. Тий, тэгсэн чинь ус шүү дээ. Хөгжим өөр ус гэхгүй. Ямар сэний энэ. Чи тэр яаж явж байгаа л пазл хэлчих юм аа. Хэлээ тий. Тэгэхээр бид өөр ийм баярлалыг. Сайн бид өөр нэг баг харийн авцгаа. Вау гэлтэй. Вау гэлтэй. За хүмүүс тэгэхээр видео нэхэд идэм лээ шүү. За яг төсөөлч нэ хүний төсөөл гэдэг чинь бас гоё шүү дээ тий. Гоё шүү дээ. За өөр чин бас тэ нөгөө юу байдаг. Нөгөө триггер гэж бид түрүү ярьсан шүү дээ тий. Ингээд жишээлбэл одоо танаас солонгос захирал чинь чиний уурыг хүргэдэг байсан биз дээ тий. Тэгэхээр одоо тэр триггер нь намдахгүй учрах уулзах болгонд уурын маань хүрэж байгаа бол тэр триггерээс зайгаа авах одоо боломжтой бол тийм тэр хүнтэй уулзахаа холдуулах уулзахдаа маш ихтэй ингээд өөр юм бодож тийм ингээд өөрийгөө тайвшруулж гэдэг. Өөрөөр хэлбэл тэр цаад учир шалтгаан тий одоо нөгөө шүдэнс зураа шидлээ гэдэг шиг тийм одоо галыг өдөөх юмнуудаас бас өөрийгөө холдуулах. Одоо бид нар бодвол үзэлтэй ингээд манай байрны гадаа нэг харанхуй нөхөө идэг тий тэрүүгээр би машина бариа явж байхдаа заавал нэг дугуун тийш орчих гэдэг. Үгүй өөр зам сунгачээ л да заавал тэнд очин тий өөрийгөө тэгж зовоож явах бол шаардлага байхгүй. Тэгж бас нөө триггеруудаас өөрийгөө холдуулчих. Одоо надад нэг ийм тохиолдлоос нэрээ ёстой инээдтэй юм ярьж байна. Ярих гэсэн чинь миний ингээ баяр хүрээ. Яасан шиг би нэг газар ажиллаж л бас л нэг залуу яг 35-аас жоохон гарсан байсан. Тэгсэн чинь манай хамт олонд өөр жижигхэн байсан. 7-8 хүн билүү дээ. Тэгсэн чинь нэг шинэ бүсгүй орж ирлээ. Бас л нэг юм дотор нь шатцсан явж исэн. Бүсгүй ах яасан гэсэн чинь одоо бид нар чинь тэр нүүд цөөхүлээ тэгээд гэрээсээ хоолоо авчраа тэгээд тэр нэг ширээгээ тойроод ингээд бүгдээрээ суудаг гэсэн байхгүй юу. Тэгээд бүгдээрээ 8 удаа суун гэж байхгүй шүү дээ ингээд ээлжлэл. Тэгээд 2-3 удаа тэр бүсгүйтэй ингээд таарад хоол идэхээр одоо ингээд тооцоолохоор за ингээд 10 минутыг бол би тисчиж байгаа. 11 дэх минутаас бити 30 гэж хэлбэр санагдчих юм чинь. Тийм хэцүү юм уу? Уу яг гоо тийм нэг триггерддэг хүнийг тесттэй. Одоо жишээлбэл хоол идэж байхад тэ хүний хоолыг шүүмжлэнэ. Хоол идэж байгаа байдлыг шүүмжлэнэ. Тэ хувц шүүмжлэнэ. Ямар ядаргатай юм те. Тэ ингээд тэ заавал ингээд нэг тийм үтсэн яриа явуулдаг. Тэ яг гоо одоо би эргээ бодоход тэ нөө коуч болсныхаа дараа шүү дээ. Өмнө нь би тэр хүнтэй ажиллаж байсан. Коуч болсныхаа дараа эргээ бодоход тэр бүсгүй маань бас л тэ их л тийм дотроо тавтахгүй тэ ингээ happy хүн чинь тэ өөрөө өөртөө сэтгэл хангалуун хүн чинь тэгж өрөөлөг байнга өдөж явдаггүй. Тэгэхээр дотор нь ингээ тавтахгүй байсан болохоор тэрийг л ингэж ямар нэгэн байдлаар илэрхийлж нөгөө машинаар тэ ингээ эргэж буцаж мөнгөдөг гэдэг шиг тэ. Тэгсэн чинь одоо инээдтэй тэ ингээ би тэрнтэй нэг биш удаа муудалцваа. Шал хэрэггүй тэ ингээ салаатан дээр ийм дрессинг хийдгүү маа тэ ингэдгийн тэгэхээр надад ч муухай болдیں۔ Тэнд тийм байд ингээл намайг л өдөөдөө ш миний орон зайлуу ороод шүү дээ. Би 50 хоолоо идээд амарчмаар байд. Тэгсэн чинь ингээд за 10 минут бол би яаж иж байгаа тисчиж байгаа. 11 дэх минутаас одоо тэр 10 минутын дотор чи би жигт 50 биш шүү дээ. Тэр дотор чи миний баал нэмэгдэл яваад байгаа шүү дээ. Тэгсэн чинь 11 дэх минутаас би дэлбэрч байгаа байхгүй юу? Одоо яалтж байгаа байхгүй юу? Чи одоо нэр өөрийгөө та нэр юу гэж бодод байгаа ч гэхэнд холгүй. Тийм. Гэхдээ ямар ч байсан тэр нь өдөөлтөнд нь автагдаад байна. Тэгсэн чи би өөрөө ямар томьёо гаргасан гэж. Ингээ хоол авчраад идээд суун штэ тэ. Тэгтээ ингээд нөгөөдгөө ингээд ажиллаа хийгээ сууж явал за завгүй байх хойгоор нь би очиж хоолоо идэ. За тэгээ хоолоо идсэн нөгөө төлтгийг инээлтэд суужсан чинь нөгөөд чи хоолоо бариад ороод ирнэ штэ тэ. За тэгэхэд өөрөө 5 минут өгдөг. За энэ 5 минутын дотор тэгээ ингээд энэ хоолоо идэж дуусвал дуусахгүй л аваад гар. Яа дүнгэл ингээд бит хоёрын тэр хооронд болж байгаа зүйл бусдад бас нөлөөлж байгаа юм чинь. Бусд нь тэр триггерийг тоохгүй ч болно. Надад бол тэр нөлөөлөд дээ шүү дээ. Миний салаатн дотроо өндөг хийсэн үү хийгээгүй тэр нь юу ямар хамаатай. Би л өөртөө болол идчихэв тий. Тийм тэгэхээр яг нэг тим бас юу байгаа байхгүй тий. Таныг байнга өдөөдөг ямар нэгэн шалтгаан байвал, ямар нэгэн үг байвал, ямар нэгэн хүн байвал
ямар нэгэн тоногт хөрөмж байвал өөрийгөө тэр триггерээс жоохон холдуул гэдэг. Энэ бас гэхдээ бидний нэгдүгээр эпизод дээр явж ирсэн санаж байх юм тийм. Ер нь бол триггер өөрийнхөө триггерүүдийг тань. Яг юунаас нь яарвтаад байгаа гэдгийг яг юунаас нь яарвтаад. Яа гүн чи бүрстэ миний дал ярьдаг нэх гоё бацаад хэлчихлээ. Сая ярьсан чи тэр хүүхнийг бодсон чинь яг өөрөө ингээд хурж ирээл ингээд наттай юм ярих гал ингээд миний хажууд ирээл сууж байгаа байхгүй тэгэхээр сайхан одлоо. Хоолой барил болсон явж тэ компьютерийг хараад очиж явж. Тэгээ одоо бодоход бас тэр эмгтээд бол айгүй надад юу төрдөг нөгөө эмпати гэдэг шүү дээ тэ бас л дотроо шатаж явсан. Тийм л хойд бол тэ тусалцаа авсан аваагүй. Тийм байна. Зөөр ярих юм хоёлаа юу. За ерөнхийдөө хоёлоо тэгэл дуусах тийшээ хандж шүү дээ. Өнөөдөр чи хоёлоо нэлээд удаа ярьчлаа шүү дээ. Сэтгэн ч өөрөө айгуу. Тий гоё сэдв шүү дээ. Би бүр таалагдаад байгаа. Галтай сэдв. Тий. Яг бол ууранд дуртай маш. Яг энэ дээр би бас нэг юм нөө сургалтууд хийхдээ бас нэг юм сэдв гарч ирвэл миний нэг хэлдэг үг гэдэг байхгүй. Уур таныг удирдах уу? Та өөрийг удирдах уу? Тэгэхээр ер нь бол чи тэр өнөөдөр уур таныг удирдах хэрэггүй та уураа удирдаа гэдэг тийм менеж хийтэй дарах биш. Тийм сэдвэр л хоёул. Тэгвэл нүүд чинь дараа дэвэл бас дахиад цугларж байгаа нэг өдөр дэлбэрэх. Далтгоог юутай итгэн. Дэлб. Хажуу хавьд зогсчихсан хүмүүс тэгэл нөгөө цунами болол тэ газар хөдөлтөд болоо. Яв штэ. Тийм байна. За тэгвэл тэгээд ерөнхийдөө хоёулаа айгуу тийм. Тэгэхээр гарах аргууд нь хамгийн ойлгомжтойгоор тайлбарлалцсан тий. Тийм нэг 4-5 гоё арга өгчлөө. Та нар бас туршаад үзээрэй маш сайхан хэрэгждэг аргууд байгаа сайхан гол нь энийгээрээ. Хамгийн гоё арга нь энийгээрээ. Гэтэ мэдээч тэгээ уулзахад юу инээд мантай болчдөг үе байлгүй яах вэ? Тэгэхээр энэ аргуудыг бүгднийг сайхан хэрэгжүүлээд үзээрэй. Уураа сайхан захирж сурна, удирдах сурна тий. Тий. Та ууранд захирагдахгүй. Тэртээ тэргүй эргэн тойронд бол бидний орон зайлуу нэвтэрсэн бидний үн цэнийг те ингээд арсан тийм зүйл байж л байдаг байхчулна тэр бол нэг арилахгүй хаад өөрснөө л галаа зүүн унтраагаас урчвал тийм. Тэгээ энэ дээр би түрүүнийхээ хэлснийг бас нэг тавтаад хэлчмээр байна л да. Сайн эмэгтэй, сайн эхнэр, сайн охин гэж өөрийгөө битээ зовгоорой. Сайн гэдэг том даруулга тийм нөө түрүүний чинь тэгсэн шүү дээ. Өөрийгөө тэгчин гэдэг. Тэгснэр бол та тайван болохгүй дотор нь тэр гал шатчил байгаа. Тэр нь яаж илэрдэг вэ гэхлээр одоо на passive aggressive гэдэг чинь идэхгүй үйлдэлгүй мөртлөөсөө тийм нэг aggression буюу тийм нэг уур хилэн бол ингээл бусдад цацагдаад явна. Таныг дотроос айгүй хідэн бусдын бухимдлыг айгүй хүргэнэ. Тийм шүү дээ. Галыг галаар дарахгүй л байхгүй. Улам л дэлбэрнэ. Тийм. Тэгэхээр нэг өстө хөгжмөр юм ааши. Агаараар хөгжим агаар ус инээд тий. Гэхдээ тэрэн дээр нэмээд өөрийгөө тэр жижигэн тэр нэг хол юу тагийг ингэж онгойлгож зөөлнөр багаар тий нөө баг баалтайгаар багаар гаргаж явах илэрхийлэхдээ чичилж илэрхийлэхгүй өөрийгөө тайлбарлаж илэрхийлнэ. Өөрийгөө бүр чичилмээр санагдвал нөгөө туйлын өгнүүдээс зайлсхийх хизээж үгүйч те одоо нөгөөсөө галыг галаар гэдэг шиг тийм болгож өгөхгүй. Тийм. За тэгвэл бит хоёрын ерөнхийдөө уурын тухай сайхан дэлгэрүүлээд ярьчлаа. Бараг өмнөхөөсөө ч илүү онгод ороод инээдтэй юмнууд яриад би ч эвгүй ч юм ярьчлаа. Инээдтэй ч их юм толгоонд орж ирдэг юм бэ. Тэгэхээр уураас инээдтэй юм бас их би бодлого тийм байна уу? Одоо ингээ өнгөрсөн 50 сууж байхад инээдтэй. Нэр уурсны дараа бид нар тэрийг хаяа шотлоод инээдсэн ярьж ирсэн үе зөндөл байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр бас нэг муу ууланд юу эмоц биш юм шиг байгаа маа өөр юм. Оо бас нэг гоё арга байна шүү дээ. Тэрийг яа. Нөх хүм муулах. Хов бацах шүү дээ. Гөө хүм муулах. За. Тийм.
Хүм уул нь яг хуг баазан гэдэг чинь ингээд босон болоогүй юм ээ. Гэтэ ингээд хутгаж ярихыг таамаглаж тэ өөрийнхөө байр сууриас давс нэмж хүм уулна гэдэг чинь тэр муу намайг тэгээд ингээд тэгээд дагаамтаас ашиглаж санаа нийлсэн үнтэй юм бэ. Санаа нийлсэн үнтэй тэр нь бас нөө аюулгүй орчинтой хин нэгэнд очиод тэрийг ярьчихгүй тийм нэр нөө дотор байгаа галдаас гаргаж тийм бид би нэг бас нэг газар ижилж яваа гэсэн чи боссууд нэг хэцүү хүмүүс байсан байхгүй ерөнхийдөө бас боссууд ер нь хэцүү шүү дээ. Тийм ээ тийм гоё босстой газар байхгүй. Тэг гоё босстой газар байхгүй л гэж байгаа юм да. Тэнгүүт нөгөө хамт олон их хөөрхөн юм яг ингээд нэг насны хүмүүс цугларцсан. Октод цугларцсан. Тэгээд бид нар чинь тэгж стрессээ тайлтгсан. Нөгөөтгөө муул бол тий. Одоо би нөгөө юу талаас нь шинжилгээ талаас нь тайлбарлаж чадна. Энерги талаас нь хүм муулахыг одоо юуш тайлбарлах вэ? Би гэхэд өөрийнхөө талыг тайлбарлаж. Яасан хүм муулна гэдэг чинь нөгөө бид нар хамгийн анх эхний эпизод дээр ярьжсэн шүү дээ. Өөрийнхөө дотор байгаа тэр гомдол бухимдал тэр бүхэн ингээ гаргажээ. Гаргахдаа та цаасан дээр бичжээ. Тэ бичжээ шатаажээ гэсэн шүү дээ, тэ. Тэгэхээр энэ дотор байгаа өөрийнхөө эможныг та гадагшлуулж байна. Гадагшлуулахдаа хамгийн чухал одоо суур хийгдэж байгаа зүйл нь юу вэ гэхээр та өөрийнхөө эможн буюу тэр сэтгэл хөдлөлөө таньж гин, тэ. Ингээ тэрнийг анзаарч гин. Тэрэндээ дүнэлт хийж гэн, юунаас болсон гэдгээ ярьж гэн. Тэний нейролингвистик гэж яваад байна тийм. NLP яваад байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь бол цаана аюулгүй том нөө diary journaling гэдэг тэрний бас нэг хэлбэр зур та цаасан дээр буулгаагүй та хүнд өөрөө тэрийг ярьж гэн. Тэр мүү тэгээд тэгсэн чинь би уг нь тэгсэн юм л та. Тэгсэн чинь тэр тэгээд тахтаа яад юм. Тэр мүү тэгсэн бол би сте ингэхүйсэн байхгүй. Тэгчээ би тэрийг тэгсэн байхгүй. Тэрний ачаар ер нь айгүй гой хамт олнод үссэн шүү дээ. Эний одоо тэр 1-р ажил дээр, 2-р ажил дээр, 3-р ажил дээр захирлууд хамуулаад яг хамт олон айгүй гой болчихдог байхгүй юу? Тэр чинь нэг юм санаа нэгтэй юм шиг. Бас биенийхээ зовлонг ойлгоол, биенийгээ ойлгоол тэр чинь юунд хэцүүдэд байгаа, юунд яагаад гэдэг юм их гоё болоод нэрээ хамт олон ч гэсэн гоё болсон. Юу гэдэг гэж. Юунд олонд нэг наадтай чи юу гэдэг гэж хэлдэг. Өөрөөсөө ч ичих шиг. Но support group. Нөгөө дэмжих бүлэг гэдэг. Нөгөө яагаад нөгөө кинон тэр Америкийн кинонууд дээр гараад идэг штэ. Нөгөө миний нэр тэр. Би арх уугаагүй тэд хонж. Нэг нэгийг айгүй ингээ ойлгоол тий. Уумар байсан чинь намайг тэгээд энэ төр гэл би нэгээд тэгсэн чи мундаг байш ураа. Тэр support group. Тий support group. Зовлон нь яг арх хүч захирал. Тэгэхээр ерөнхийдөө тэр дотроо л хадгалж болохгүй юм биш үү? Явсаар. Эсвэл тэр хүндээ илэрхийлнэ, эсвэл өөр газар очиж тэ ингээд өөрийгөө чөлөөлөх аргаар гаргана тэ ингээд тэрний дотор нэг нь найзтай очиж болно. Тий. За. За ястал сайхан задлаад жоохон заримдаа халдваратчихсэн ч биш магадгүй. Гэхдээ ер нь уурын талаар өстой юу ичлээ. Гэхдээ чивтер чинь гэхдээ ер нь бол юуных нь YouTube channel-ийн нэр нь амьдрал үзсэн анианар шүү. Хоёр коуч гэж нэрлэхгүй шүү. Тэр чинь бас зөвхөн энерги талаасаа, амьдралын коучинг талаасаа гэхээс гадна бас амьдрал талаас ус ярьж шүү. За тэгвэл дараагийн эпизод хүртэл баярлалаа. Баяртай. Биднийг нэрээ дарж байгаад нь маш их баярлалаа. 155 болцсон байлаа манай дагагч нар. Тэгээд бас бусдад бас сайхан биднийг санал болгоороо таалагдж байгаа, өөртөө таалагдж байгаа болон өөрт таалагдах шинжтэй хүмүүстэй санал болгоороо гэж хэлье. Тийм. Тэгээд тэрэн дээр бол би бас нэг зүйлийг нэмэт хэлчмээр байна. Сайн санаж яваа найз та. Бидний энийг хүргээрээ бас бид нар чинь энийг тэр болгон тэ ингээд одоо бүсгүүчүүдтэй ингээд хоорондоо найз нар ярих нэг өөр гэтэл амьдрал үзэн анианаар мэрэгжлийн хоёр аниагаар тэ бас ингээд учир шалтгаантай гаргалгаатай яриулах бас нэг өөр штэ. Тийм болохоор сайн сансан найз нартаа магадгүй тэ гомцсон найз нартаа ч тэртэй хамаагүй тий бас нэг уучраа олчмаар уурлаад байгаа найздаа ч юм болоо тий аль болохоор одоо эхний ээлжинд бол би биднийг ингээд дагцсан тий нэг 155 subscriber байна гэж сонсож байгаа тий тэрнээс илүү тооны хүмүүс маань байна. Тэгэхээр та нар маань л одоо энэ бидний подкаст буюу подкаст дотор яригдж байгаа энэ мэдээллийг бусдад хүргэхэд та нар маань бол бидний тэргүүн
Маш их тус болох гэдэг тус болох гэдэг тий. Тэгээд энэ подкаст ч гэсэн цаашаа хөгжихэд бас тус нэмэр болно. Тий. Бид нар ч гэсэн ингээл подкаст маань ингээл хүмүүсийн сонирхол нэмэгдээд байх юм бол бид нар ч улам энийг хөгжүүлээд байна. Тэгэл явахгүй бол тэгээд бид нар чинь ингээл яриад суугаад байх шаардлага бас байгаа ч юм уу гэж. Яг хөө гэхдээ ярина л та тий. 10 хүнд ч гэсэн тус болвол болчих л гэж бодож байна шүү. Надад бол одоо их хэрэгтэй байгаа шүү дээ. Ажил дээр нэг тий яг өөрийгөө голох, гомдох, одоо уурлах нэмэгдчихлээ энэ асуудал гарангуут миний подкастыг үзчихээрээ хоёулаа цаг алдахгүй яачигээл амар баг шүү дээ. Нэр хэлсэн шүү дээ. Ажил тусалдаг байгаа байхгүй. Саяхан миний ажилд бас тусалсан яасан гэсэн чинь би ч нөө коучинг хийж байгаа юм чинь коучинг дээр чинь би одоо ярьж өгдөг тэр чинь хичээл биш те заагаа багшилж байгаа биш ментор хийж байгаа биш те коучинг хийж байгаа гэдэг чинь хүнээр өөр нь гаргалгааг нь гаргуулна шүү дээ. Тэгээд яриад дуусныхаа дараа би бас нэр хэлсэн шүү дээ. Яг төстэй сэдвүүд хөндөгдсөн юм чинь тэгээд яг энэ сэдвийн тал дээр илүү болж мэдээ богино хугацаанд те бид нар чи айгүй их мэдээлэл базаж энд оруулж байгаа шүү дээ. Тийм тэгэхээр бас сонсоорой гэсэн чинь бас надад өөрт гоё байгаа юм чинь бас хүн нэмээд би гоё мэдээлэл өгөх боломж олдчих. Би санал болгох юмтай болцсон их гоё те. За баяртай. Баярлалаа. Сонсороо инээгээрээ амьдрал сайхан шүү гэдэг. Амьдрал сайхан шүү. Бас үнэн те. Тийм. Тэгээд дараагийн эпизодод бид нар 7 хоногийн дараа гаргана. Тийм. Тэгээд яг ямар сэдвэр гаргах уу гэдэг нь таагаараа гэж. Таагаараа гэж. За баяртай.